Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань 31 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бид аврагуудын лигийн шүгийн 16-ын шатны эхний тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлсэн. Мөн бусад Европын лигүүдийн тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлсэн гэдэг. Өнгөрсөн 7 хоногт хөлбөмбөгийн ертөнцөөр юу болсон талаар ярилцахаар бид дөрөв зуулсан байна. Бүгдд нь орой мэндийг хүргье. Орой мэндээ. За нэлээд гоолтой 7 хоног болов да. Юунаас бусдаар Европа лиг конференц лиг харин их дараахан болсон байлээ. Бусдаар бол маш их гол орсон, сонирхолтой үр дүнгууд гарсан ийм 7 хоног бол хэдүүлээ шууд ярианд ороод явцгаая. Атлетико тий аврагын лиг. Атлетико талбайда Тоттенхэмийг эхний өдөр үлээ авч туулсан. Сайн нэг харамсалтай тоглолт болсон. Манай Игорь Тодор сюрприз барьсан. Хөргий Тодор гэхээс илүү. Энэ хаалгач хөргий амт. Кински. Ийм тоглолтын дээр туршилт хийдэг бас. Харин энэ Англи багууд чи гівэнт юу болсон? Хаалгачтай солилцоор байгаа. Кински. Манай ч өнгөрсөн жил нөгөө Викарио гэмтэлтэй хөр ирсэн л дээ. Үл 10.5-аар ирчихсэн. Би нөгөө Тоттенхэмийн тоглолтыг үзсэн шүү дээ. Тэгэхэд Кинскитэй яг уулз сургаах байсан шүү дээ. Чи одоо гоё Одоо гарын тэр зурагч. Тэгээ Вандавин бас салтэрсэн үү сая? Вандавин үү? энэ гэхдээ нэг ийм Атлетико Мадридын ялангуяа нокаут стейжтэй тэмцээнд талбайгаа усалдаг нэг юм байгаад байна. Өө ялч Юунаас ирж байна? Копа дель Рей дээр нэг Барсаг 4-1-ээр өтсөн шүү дээ. Тэрэн дээр Барсагийн хаалгач ус альтарсан байхгүй. Альтарсан. Тэгээ одоо та ингэ бөмбөг цүүлж гаргаж байгааг нь харах юм бол тэр шавар шавхаа үсэрч байгаа энэ төр бол Өөрөөсөө тэрэндээ дасцсан гэж юу? тий өөрөөсөө бол Өөртөө арай өндөр шипитэй өгөөд ах уу? Байж болно. тэнцэнэ баян бэлтгэл хийдэг болохоор бас яадаг. Хардах хэрэг би хинт ч бий. Тэр шиг. Тэр стандарт юу юм байдаг юм? Гэтэ хөөрхи энэ хаалгачийг би өрөвдөд Стандарт байгаад та тэгэл тэрнийхэн дэд Тэгээс ууссан. нураа ичтэй шүү. энэ залуу тэгээ одоо карьер нь тэрчгтээ дуусаа юу? Айгу хуу. Айгу ах уу. Юу хаалгачтай л айгу өмөрчлээ шүү дээ. Тэггүй. Энд чинь амар хүнд нөх байдалд орчихсон. Өөрөө дотор юун сэтгүүл бол те Өөрийнх нь хууны сэтгэл зүйн нөлөөлөх баг. Трауматай гэдэг шиг юу? Өө эн чинь насан туршид траамаш тийм. Сэтгэл зүйн тэр чигээрээ бодоолчих. Жигийн 3 дахь нь 4 дахь нь 17 минутын дотор 3 гол алдчихж байгаа. Одоо ингэ 4 гол. 22 дахь минутанд 4 төр болсон. Гол. Порон гэж. Атлетико Мадридын талбай дээр 2 гол хийнэ гэдэг ч юм уу бас. Гайг үрдэн шүү дээ. Хамгийн гол нь 5-ыг алдчихсан. Та тэр буулгаж байгаа. Шинэ надад тэр Дэлхийн аваргын Анхел Ди Мариагийн голыг бүр яг давтаж үзэж байгаа юм шиг санагдулсан. Хаяаг болох бас биш. Сөрөд автологоо. Тий. Яг Алварес ингэж гүнгүүтээ Тий. цаашаа хайдаг. Нөгөө финал дээр үү? Финал дээр Франц эсрэг Месси наад жигүүрээс яг ингэж буулгаж өгөөд Алварес ингэж гүгээд тэр цаа Мария гүгээд Мария төгссөн шүү дээ. Тий. Яг энэ дээр болохоор өөрөө тусагч. Финал чи яалаа бүр мартсан биш. Хэд тэр дууслаа. Цагийн хамгийн агуу финалыг үү? Гэхдээ энэ тоглолтыг ер нь гол их цөөхөн тоглолт болгож бодчихсон шүү дээ. Тий. Юу хоёр яхир удаа. Хамгийн эхлээл тэр хаалгач нарын тэр алдаанаас л болчихж байгаа. Энд бас алдаа гарсан шүү дээ ер нь. Облак энэ дэр бас жоохон уурлсан. Облак ч өөрөө ус ингээ алдаа гаргаж байгаа. За ингээд 5-2-ын харьцаатай ялагдalгүүлээснээр эхний тоглолтод Атлетико бол маш том давуу байдлыг өөрсдөө авсан. Ингээд Диего Симеоне гэдэг дасгалжуулагчид байх цаг хугацаанд Атлетико Мадрид аврагуудын лигийн хасагдагчдад хизээч талбайдаа хожигдож байгаагүй гэсэн үзүүлэлтэд үргэлжлүүлсэн. Висенте Калдерон хуучин цэнгэлдэхэд 7 хожоод 4 тэнцсэн хожигдол байхгүй. Метрополитанод 7 хожоод 2 тэнцсэн бас хожигдол байхгүй. Ингээд нийт ерөөсөө хасагдагчд руу гарч ирэх юм бол талбайдаа хожигддог юм байна. Тэгээ яваад авах юм бол уулын нэг байдаг юм байна л да. Хожигдол үний талбайдаа хожигддог, эсвэл финалд хожигддог. Юу эх жилийн финалч нь тий, хотын финал энд бол. Хиний Кинскигийн алдаанаар тэгээд маш олон хаалгач нар бүр үнэхээр яг нэг хаалгач нар баг хаалгачны community гэж хэлж болохоор бүгд л одоо тусдаа WhatsApp-тай юм шиг. Тусдаа баг WhatsApp-тай баг юу яагаад өмөрсөн бүгд өмөрсөн. Ийм байдгийн хаалгач бол одоо шууд тоглолт баг дуусаг багт шүү дээ. Давид их яаж эргэж орж ирсэн. Эхний үе дуусаг багт. Хаалгач бол тоглоход хамгийн хэцүү байрлалаа. Дахиад одоо толгоо өөдөө байгаараа энэ ийм одоо энийг бол ялж гарна шүү гэж Куртуа бас Куртуа болсон байлээ.
Зөв нь хаалгачийн байрал бол яалтчгүй л онцгой тий. тий онцгой тэгээ алдаа гаргачих юм бол шууд нөгөө гоолын үнэтэй алдаа гаргачдаг учраас хамгийн артлын байрал тэгээд тэр нь л амар маш хэцүүлтэй. Тэгснээс яг иймэрхүү бөмбөг алдалт ч юм уу тий тогтоолт дамжуулалтын алдааг тоглогч бол алдаж гаргаж байгаа шүү дээ. Бүгд гаргаж. Тоглолтын дундор тэгээд довтлогч бол яг бас гайгүй байд. Тэгээд хаалгач юм алдаа гаргачих шууд гоолын үнэсэнтэй болчдөг л хамгийн аюултай л та. Хин аав Шмехэл чинь Питер Шмехэл. Питер Шмехэл болохоор Кински над руу холбогдоорой гэж бүр хэлсэн. Би өөрөө хаалгач байсан. Миний хүүч гэсэн хаалгач. Сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа. Зөвлөгөө би чамд Гэхдээ ингээд наа чи ер нь юу шүү? айгүй хэцүү. Тий. Маш хүнд байдалд орсон. Одоо хин штэ? Лорис Кариус. Кариус Кариус бол хөөрхөн амт яг гарах гэж байхад нь одоо урдуур нь тий хөлөө тавьчихсан шүү дээ нөгөө энэ чинь. Бензема. Энэ чинь болохоор өөрөө. Кариус чинь тэгээд дахиад бас нэгийг барьж байгаа болчихсон. Тийм. Тэгээ Кариус тэгэл багхгүй шүү. Гэхдээ одоо тэгээ сүүлд нэг англи дэрчсэн явж байсан. Одоо юунд Шалке гэдэг байгаа. Шалке байгаа. Иргэжил Бундслиг руу гараад ирэх баг. Тий. Тэгэл тэр чинь одоо 18 оноос хойш ихэр чинь 8 жил Топ төвшин тоглоог л тий. огт тоглоо шүү. Харин тийм. Тэгэнгүүт яг тийм муу хаалгач юм уу гэхээр үгүй өөр юм. Тэр өдрөл тийм юм тохиол. Тий. Кински бол яг нөгөө насан гайг болохоор би бол нэг санаа зовхгүй л байна. Гэхдээ сая нөгөө Премьер лигийн Ливерпултэйсэн тоглолтын дээр сэлгэнд бол сайхан инээдсэн суучлаа л. За нэг ийм юм боллоо. Тэгээд хаалгач бол мэдээж хамгийн хэцүү байрал. Нөгөө хин Нуну Спирито Санточ гэсэн хаалгач байсан шүү дээ. Тэгээд бас Спирито Сантогоос асуусан бас л яг адилхан хэцүү байрлаа. Тэгээд Кински хүчтэй байгаарай гэсэн зүйлсийг бол хэлсэн. Энэ тоглолтын дээр харин дөнгөж тоглолтын 15 дахь минут гэхэд 3-ыг болсон нь бол аврагуудын лигийн түүхэнд байгаагүй хамгийн эрт 3-ыг болсон тохиолдол байна. Нөгөө Сити Тоттенхэм шатанд дуудаг тий. Хэсэгт бол байсан баха тий. Хэсэгт бол Сити Тоттенхэм нэг 15 дахь минутанд 2-2 болчихдог шүү дээ. Тэр бол өөр юм байна. Яг 3-ыг болоод бүр 3 голын давуу байдлыг үүсгэсэн нь бол энэ аврагуудын лигийн рекорд болсон. Энэ шүн за ингээд 5-2 харьцаатай өндөрлөөд явсан болвол нөгөө талд тоймын үзэхгүй. Гэхдээ зүгээр үр дүнгийн ярихад Галатасарай Ливерпулийг хоцсон. Лигийн шатанд ч хоцсон. Сая 2 дараа хасагчдад 2 дараалал юм. Хоёуланд нь гол нь Алисон Бейкер байгаагүй. Тий. Тэг яг сая лиг дээр тогложсон. Хариу дээр бол ороод ирэх юм шиг байна. Ингээд нэг тийг харьцаатай хожсон. За Виктор Осимhen тэр тоглолтын дээр биш хэн. Осимhen тэр тоглолтын дээр маш сайн тоглосон. Лимина. Марио Лимина. Ганц голыг бол оруулсан. Аталанта Байерн 6-1 харьцаад Наад чаар нэлээд юу болсон тий? Талбай дээр ирэхэд тий. ер нь хамгийн хүнд нөхцөлд орсон Атланта юу? Тийм бах. Тийш шүү дээ. Одоо бусд нь бол одоо айлын талбай малбай тоглосон гэж асуудлууд Талбай дээр талбай дээр боломжгүй нөхцөлд орсон. ер нь хамгийн ямар ч боломжгүй болсон Атланта баг тий. За тэгээд өнөөдөр Галатасарай талбай дээр 11 тоглолт дараалаад аврагуудын лиг Европын тэмцээнд бол хожигдоогүй байгаа гэсэн. Тэгэхээр угаасаа Галатасарай талбай дээр Наад ч юм бол тэгтээ гайгүй хуу. Ливерпулийн хувьд бол ер нь хийх ёстой юм аа л хийч тий. Ер нь дажгүй шүү дээ. Айлын талбайд 1-0-оор хожигдох бол тий. Өөрийнхөө талбайд тэгэл хожих хэрэгтэй. тэр өмнөх 1-0 чинь өөрсдийнхөө талбай дээр лөө. бас Галатасарай бол гол нь юу байгаад л та Ливерпул юу формын хувьд сайн байсан бол тэгээд шин одоо лигтэй ч гэсэн ер нь топ яг л энэ аврагын төлөө өрсөлдөж ирсэн тэр Ливерпулийг харж ирсэн бол санаа зовхгүй байж болох гээд байгаа юм. Тэгэхэд яг энэ формтой дахиад Anfield дээр ирээд нэгтэй гэдэг үрдэн яг хоо мэдээж барих одоо Ливерпул цаашаа шалрах магадлал өндөр байгаа ч гэсэн хэцүү байгаа. Яг энэ форм. Темко ер нь жоохон санаа зовгоо байгаа юм тий. Хэрвээ одоо Галатасарайд за хожигдоод мултарлаа гэхэд шлот шууд халагдах болов. Би бол одоо барыг шлотыг өвн эхэндээ гайг өмөрдөг байсан чинь одоо ер нь жоохон хэцүү бол шиг ирж л. Одоо Майкл Карриктэй одоо жишээ нь жижигхэн хугацаанд яг энэ хугацааны одоо Каррик ирснээс хойш энтэл харьцуулах юм бол маш одоо юм юу уян хатан биш байгаад гарна шлотын хөлөм. Жоохон хуучинсаг гэх юм уу. Одоо бүр алхахдаг хөлөмөг болчихлоо шүү дээ. Ливерпул ялангуяа сүүлийн минут шал өөр. Ахтер прессинг хийдэг байсан тий. Нөгөө Клоп их тий. Тэгээ одоо манай Салах маань ер нь ямар хурдан муудаж байгаа тий. Салах муудсан уу эсвэл энэ бүр яг шлотыг харахад бүр тийм болсон хувийн нь тий. Одоо хүн нэг үлрэлийн дотор ингэж явж янз бүрийн таамагууд явж ирсэн шүү дээ. Одоо чинь нөгөө 10 11 сард нөгөө оны өмнө таархан тоглоод байхад бол манай заяа энтер бол энэ Африкийн авраг сайн тоглох гээд бие нөгөөд байгаа баха маха гэх тийм. Тэгэл одоо Африкийн авраг дууссан байгаад байдаг.
Эсвэл одоо дэлхийн аврагт бие нөгөөд муу тоглоод байна уу? Гоо хаа зүгээр. Алхдаг хөлбөмбөг гэснээс за ёстой нэг алхсан хүнийг хадуулаа хамтаа харцгаа. Ньюкасл Барселона клубын тоглолтын дээр Рональд Араухо тоглолтын 85 дахь минутанд ингээд торгуулийн цохилт шүүгчээсэн ихэд Одоо ер нь жоохон шууд хэлэхэд бол тэнэг үйлдэлтэй. Одоо туршлагатай тоглогчийг харагдах гэж байгаа юм уу? Яг ч байгаа. гимтсэн болоод талбаараа босч орсон чинь шүүгч буцаа гар гисэн. За тэгээд буцаж талбаараа орох зөвшөөрлийг одоо өгж байгаа. Гол нь тэр орж ирсэн нь их сонин дээ. За тэгээ мэдээж хамгаалтын байрал тоглодог тоглогч. Ньюкаслын дээр бол шууд пижгэлсэн довтлогоо айгаагүй их л алгуулсан. Айжуу довтлсон. За Араухо ирээгүй л гоё Араухо. ирээгүй л. За энэ дээр хоошоо Тэр ирж ороод буцаж ороод Өөрийнх нь байр нь бол баруун зүрийн хамгаалагчаар гарч ирсэн юм шүү дээ. Тэгээд жоохон тийм юу мэдрэмжгүй. за тэр хараа торгуулийн талбайн гадаа л байж байгаа. Ингээд гол алдсан. Тоглолтын Харбанас 86 дээр. өөрт нь 11 өгсөнгүүгээ гомдоод байгаа юм уу? Тэгээд Энэ бол үнэхээр байж боломгүй л үлдэлтэй Араухо. Төвийн хамгаалагч юм. баруун зүрийн хамгаалтан дээр гарчаад нэрлэгдэж гарчаад тэр Араухо сүүлд Челси дээр гараанд гарснаас хойш яг аврагын лигтэр гараанд гараагүй байсан. Тэг гол нь 10 дийлийг хасдаг шат ийм чухал үе. Тэр яг өөрийнх нь байр юм уу? яг хараад айгүй гой байрлалаас харж байгаа маа бас. 86 танаа. Зүгээр үдцсэн биш нэг хөлөмгүй. Нөө бухимдаад уурлаад өглөөд яваад байгаа юм лу? Яагаад юм? Тэгээ Челси дээр чинь болохоор улаан авцсан шүү дээ. Тэхний үед. Тэгээ тэрнээсээ болоод Араухо хаанах вүлээ? урагвай. Сэтгэл зүйн асуудалд ороод нэг хэсэг барыг тоглоогүй 2 сар марчлоо. Тэгээд сүүлийн үед сэлгээгээр орж ирээд гайг байгаад. Энэ тоглолтын дээр яг нөгөө Английн баг гэдэг утгаараа нөгөө нуруу өндөр хамгаалагч оруулъя гээд Араухог оруулсан. Гэхдээ бас нөгөө эрсдэлтэй гэдгийг мэдээд төвд биш живүүрт тавьж байгаа байхгүй юу? Хин Ханс Флик. Тэгсэн чинь бас ингээд яг тоглолтын төгсгөлд. Яг энэ хүртэл уг нь гайгүй байсан. Бас нэг хамгаалтанд нэг айхтар хий гаргаагүй. Тэгээ яг энэ ганцхан нэг тарах үйлдэл ингээд Эмоцсон барьж чаддгүй юм байна тий. гол алдчихж. Сэтгэл зүгээ дард сураагүй юм байна тий. Өмнөд Америкчууд ч бас Энэ Уур уцаар нь шууд гараад ирд юм байна тий. хариу тоглолтын дээр би бол ер нь гарахгүй байх гэж бодож байна. Кубарси, Жерар Мартин хоёр төвдөө гараад Эрик Гарсиа энэ тоглолтын дээр оролцоогүй. Эрик Гарсиа бол баруун дээр ороод ирэх байх л гэж бодоод. хүн харин нөгөө би одоо Араухог харахаар нөгөө цагтаа цалингаа буухаар наргиж явсан гэдэг шиг амар потенциалтай залуу гарч. Ювентус Интер 100 саяар авъя гэжсэн шүү дээ. Тэр Ковид үед өгцөн болвор. Юнайтед бас сонирхож исэн. Ер нь дор хаяж нэг 80 маяг бол. Тэр зэргийн чадвар нь бол өөрт нь байгаа. Өөр сэтгэл зүйн одоо уур ухамдлаа барих гэдэг чинь одоо хүний одоо хэддүгээр шатны чим одоо тэгээд хүн төлөвшсөн байх хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Сэтгэл зүй яг нөгөө хүнтэй муудалцаад шууд хэрэлдээл хэлдүү толгоор нь хилээд шийдвэр гаргах. эсвэл шууд одоо замын голд явж байгаа нэг хоёр машин шагалцангууд бууж ирээд зандалцаад идэг хүн чинь сэтгэл зүгээ барьж сураагүй л хүний шинж шүү дээ. Тийм үстэй. Тэгмүү тэр хэмжээнд яваад байгаа юм уу? Тэгээ ер нь юмд хандлага нь саний юугаар харагдчихлаа л шууд харагдчих. шууд яг энэ том үйлдэл дээр чинь аврагууд дэлигийн асдах шатны 86 дахь минут явж байхад хичнээн тэр шүүгч алдаа гаргасан үгүй нь яасан ч вэ одоо жишээ нь тэр чинь алдаа биш зориуд хорлсон ч байж болж яад ер нь Яа тийм. зориуд өөрийнх нь эсрэг шүүсэнд байсан ч тий тэрийг хаях хайх хэрэгтэй байхгүй тий тий тэгэл тэр чинь талбайдаар ийм шийдвэр гаргацсан ингээ явж байхад зүгээр л хамгаалтандаа туслал багийн төлөө байх хэрэгтэй шүү дээ. харин тэр хаамаагүй танихгүй шүүгчд байгаа юм даа яваад. Адаглаа Тэр яг үнэхээр шүүгчд гомдсон бол яг тиймэрхүү л. Адаглаа ваар ажиллаж байгаа шүү. Тий ваар ээж. Араухогийн ирээдүйд ер нь айгүй бүрхэг байна. Энэ 100 Барса бол нэг төвийн хамгаалагч аавна гэдэг байгаа. Ер нь сайхан яагаад гайгүй үнд өгчмөр юм дөө. Тэгээд хэрвээ авчвал хай. энэ 100 за биш юм а гэхэд дараагийн 100 ч юм уу ер нь явах хаалгач удаа шүү дээ. Ер нь Итали руу баг өгчмөр юм дөө. Итали яасан газар юм бэ? Тэгээд нэг юм Челсигийн Итали орлоод Миланд очдөг. чинь нэг хомдчул талбай дээр тоглохгүй юм ба шүү дээ. Энэ хүн Итали авах хэрэгтэй юм уу? Гэхдээ Италийн хөөрхөн одоо гайгүй өсөж яваа Жино гэдэг баг. Бас нэг байгаа. Одоо маань чинь дэлхийн аваргаар хэд вэ байгаа ч аав ингэ. гараанд гарч таах байх шүү дээ. Дэлхийн аваргаар Наа чи харин ёстой эх орныхын төлөө бол амар тоглож магадгүй. шигшээдээ бол Иймэрхүү улсууд чинь гэдэг шүү гэж гайгүй үүд шүү дээ. Тиймэрхүү улсууд чинь эх орон морон гэхээр өстой зүгээр ална л гээл. Араухог яг шигшээдээ ингэж нэг тийм өөрөөс нь шалтгаалсан алдаа гаргаж ирсэн нэг санахгүй л юм да. Одоо нөгөө хим бэ штэ. Отоменди энэ чи яг хоо за Ситид гайгүй тоглож ирсэн. Тэгээд клубын карьер ингээ урууц ирнэ. Аргентинийнхаа гараанд дур аалч хитад байж л байгаа штэ. Тэгэхээр л бас Өмнөд Америкт нэр ингэсэн нэг юм. Эх орны юм биш. Сүрийн далбаа шалгаа өөр хайлаа да. За
Реал Мадрид, Манчестер Сити гэдэг тоглолт. За 2-р баг 1-р багийн тоглолт. За шүү 5 жил дараалаад өөцөлт тоглоно. 2-р баг 1-р багийн тоглолт байсан л гэж. Гэхдээ ядаж талан байсан биз дээ. Реалс. Байсан. Гэтэ яг үр дүн бол үнэхээр ингэж таамаглаагүй. Тав юу тий. Үгүй яах. Одоо бол үүнээс хойш таамаглах юм байлээ. Валверде одоо юу вэ? Энэ Роналдо юу ямар? Харин тий. Яг хүн нэг Эд үеийн Роналдо 2009 онд ирдэг жилээ хүн нэг өөрийгөө мэдэрнэ гэж байдаг шүү дээ. Нэг тэр өдөр нэг өөрийгөө мэдэрнэ гэж байдаг та тий. Энэ дээр харин би хэнийг Доноромо гараад татдгийг их л гайхсан да. Гэтэ энэ яг хурдан л болоод өнгөрчихөж байгаа. энэ тэгээд бүр ингээ өөртөө ингэж хайж байгаа шүү дээ. Довтлогч цэвэр ирсэн. Доноромо гэхдээ гарч ирэхгүй байж болохоор байсан уу? Тэгэхээр манай хүн бол тойруулал яаж л яацгүй шүү дээ. Энэ чинь бас жоохон захруу шүү дээ. Өнөөдөр тэгээд энэ өдөр тэгээд Валвердед ерөөсө бүх юм өргөн дэлгэцээр харагдаад өөрөө ч хөнгөн шингэн тий. Тэгээ хаалга бол угаасаа нэг 20 м л харагдсан гэж л өргөн нь бол. Тийм шүү дээ. Бүх юм чөлөөтэй нэг болчихжээ тий. Нэг зүглүүлээ зөхөхөд орчмоор юм шиг санагдсан. Энэ гоё Брахим Диас иймэрхүү жижиг зайд футзалын техник үзүүлдэг гоё доо. Энэ Валвердигийн өөрийнх нь дөр ихний тогтоолт энэ төр бол гоё болцсон. 58 онд манай Пеле Швед эсрэг нэг иймэрхүү хийсэн. Үгүй яг одоо тэгээд тэнгууд дараа нэг тоглолтын дээр ингээ өгөхөд ингэж гарч ирэхгүй шүү дээ. Шаал шууд цогж бохоод тий. Өстө толгой нь хаашаа иргэцэн гэмээр үл гаргана шүү дээ. Энэ тоглолтын өмнө Селта дээр хожлын гол хийсэн шүү дээ. За тэгээд Энэ ихтэй бас Ситиг ер нь яг энэ очраанд амьд үлдээсэн гэж хэлж болох байсан шүү. тий. Хэрвээ энэ дөрөвтөг олцсон бол бүр өөрөөр яригдах. Тоглолтын дөрөвтөг бас ялгаатай Тий. юм. Ситид цаашаа амьдрах юм байхгүй болсон бах уу? Тэр. Гэтэ 3-ын 4-ийг бол сэтгэл зүйн үед үнэхээр ялгаатай. Тэр нөгөө яа энийг бас хааж байгаа шүү. Энэ орцсон бол бүр ялгаатай. Тий. Гэхдээ ер нь бол гэхдээ юу юм бэ нөө? Яг Реал илүү мэдрэгдэж байна л та. Ситиг бол арай л томоор үнэлээд бодоод ирсэн юм байна нөө. Би бол тэгж л бодчих. Би чи энэ хоёр багийг айгүй тэнцүү баг. Барагч нөө Реал гинтл бэртэлтэй байгаа учраас Сити бол ер нь жоохон илүү тоглох тийм нөөц болцоотой тийм баг бүрэлдэхүүнтэй энэ төр гэж бодоод ирсэн шаал буруу бодсон. Сити ч бол тийм баг биш юм байна шүү дээ. Эхний нэг 10-15 минут бол Докугийн жигүүр ялангуяа Аюу хэцүү байсан. аюул тарьсан л та. Тэгэл гол алдснаас хойш бүр шал өрөлдсөн. Юун дээр Бернардо Силва тоглолтын дараа хэлсэн байлээ. Би тэд уул нь бол одоо сая яг таймын ихэнд гарч Силвагийн нэг зөвхөлт аюу зөвхөлт явдаг. Тэгээд эхний гол орох хүртэл бол манайх бүр үнэхээр ингээд яг би нэгээ мэдэрсэн. Хаана юу хийхээ ойлгоцсон. Тэгээ яг ингээд ерөөсөө л Реалыг ингээд бүр бацалж байгаад нүдчмээр санагдаад. За Монгол орчуулах шүү. Санаа нь багтаа Монголч орчуулах шүү. Өөрийнхөө орчуулгыг Монгол. Гүү нэрнгэсэн. Яг нэрнгэсэн тэгсэн. Тэгээд тэгсэн ойлголцсон довтлохоо амар гоё явж исэн. Эхнийг бол алдаал ерөөсөө тэр хизээч тийм бид нар анхудаага тоглож байгаа юм шиг хоорондоо хамт баг болж тоглож байгаа юм шиг энийг ойлгохоо болцсон ингээд ерөөсөө уучраа олохоо болцсон. Тэгээ бүр ингээд шууд баг унтарцсан гэж байгаа. Тэр нь хэвчиг минутанд болж байгаа. Одоо эхнийг олж Эхний гол ч Валверде 20 дээр орж байгаа. Тий, 20 дээр. Тэгээ дундуур нь завсралгаа энэ төр гэж байгаа өстэй үг нь. Бага. Тэгэл ерөөсөө байхгүй. Тэгээ энэ тоглолтын дээр Гвардиола бол тэр дундуур бол юм яг эхний үед шууд 3 хийсэн мэт. эхний үед 3 хийчих. Тэгээд завсралаад орж ирээд инглээ тэглээгээд ярилцаад ямар ч нэмэр байхгүй юу? Байхгүй. Тэгээд угаасаа 91 сэргийг үү тий. Энээсээ хоошоо Реал бол ерөөсөө хамгаалалттай бол айгүй чамбар хийцэн. Төвийн хагас дээр хагас хамгаалтын барилт бол сайн бөмбөг тасалтууд бол сайн хийж байгаа. Бөмбөг зайлуулалтаа сайн хийж байгаа. Ямар ч сайн төгсөн. Тэгээ одоо хариу тоглолт яах юм бол Сити гинтхэн айгүй тийм ухаантай болоо гараад ирсэн. Яг маш хэцүү л болчлоо л доо. Ер нь бол дууссан бах уу тий? Ер нь бол хэцүү болчлоо. Пепчи эвлэлийн уралд дээр нэг гоё мэлцсэн байсан шүү дээ. Тэр зүгээр нь шарандаа л хэлж илээ тий? Энэ яг манай баг Барьж дээр таар ингээд маар бет тавьчих юм байна уу? Мэдээж байхгүй л эцтэй. Ер нь Реал Мадридийн эсрэг аврагуудын лигийн хасагдагч нь 3-аас эргэж ирсэн баг байт юм байхгүй шүү дээ. Тэгээд тэр жил яг хаа Сититэй хэдэн онд үлээ тэр чинь 11 дэх минутанд 2 тэг болж ирсэн. 22 он. Тэр нэг Стерлинг нэгийг хийгээ, Кевин Де Бройн нэгийг хийдэг. 2 тэг болж ирсэн. Тэгэхээр би бол Ситиг ер нь сая яг хаа Винисиус пенальтаа хийцэн болвол бас өөрлөлтөө. Тэгээгүй болохоор бас жоохон бэмбэгнээ байш байхаа. Гэтэ яг Сити гол нь юу байгаад байна л та хариу тоглолтод
өөрөөсөө 3-ыг хийлээ гэж бодоход алдахгүй байх гэм баталгааг болчиход байна. Яг тэгэхээр хамгаалалт нь Ситигийн энэ үлрэлт яг нөгөө өнгөрсөн 4 жил таарсан шигээ байж чадахгүй байна. Гэхдээ гэхдээ нэг надад ингэж бодогдтыг нэг тийм эргэж ирэх багийн нэг тийм нэг юм шазуур байдаг да. Шар хор тэ багийн эв нэгдэл тэ тийм юм алга байна гэж юу? Жишээ нь Барселонад 3 тэгдүүлчихэд талбай дээр очижсэн Ливерпул бол тийм байсан байхгүй. Ливерпул бол бид нар талбай дээр бут нэрнэл гэдсэн байхгүй. Эргэж ирнэл гэдсэн байхгүй. Тэрэн дээр ч юм уу Салах, Фермино энэ байгаагүй шүү дээ. Тийм ер нь бол гэхдээ тэнд нэг тийм өөрсдийнх нь сэтгэлийн хүч байсан байхгүй. Одоо Ситигийнх нь тийм байна уу? Бас жишээ нь Парис Сен-Жермен 4 тэгдүүлсэн Барселонач тэр бол эргэж ирнэ гэсэн нэг тийм байсан. Юм байсан. Тийм байдаг. Эргэж ирнэ гэж боддог байлгүй. Тэр чинь яг бүр эргэж ирэх нэг тийм янз уу гал цог мог те юм харагддаг байхгүй юу? Одоо жишээ нь Наполид хожигдчиход Стэнфорд дээр иржсэн Челсид бол тийм харагдажсэн те. Эхнээсээ л шууд байсан баг. Одоо би бол энэ Ситид бол итгэхгүй. Тэгээ ингээ Ситиг бодохоор Сити нэг эргэж ирээд хоцсон юм би бол санахгүй юм. Гэхдээ Ситигийнх нэг тийм бөөнөрөө ингээл орилолтоо гал цогтой бүгдээрээ алнаа гээл нэг тийм байд юм уу? Эргэж ирэх нөхцөлд нэг ер нь орж байгааг орж байгаа өөрсдөө тийм хожил. Тэгэхээр бас ингэж тийм хоцорсон тохиолдол бол байгаа л да. Пепи үед. Яг тийм 3 оноогоор биш 3 гоолоор ингэж. За тэгвэл одоо Тоттенхэм тэгвэл одоо яа Жигхэн өштэй Тоттенхэмийн цэнгэлтэхтэй багилж байгаа даа. Манай Игор Тудор бол нэг юм бодцсон л байгаа тийм ч. Михаил нэг бодлоо гэдэг шиг. 5-2 гэдэг ч юм бас. уг нь бол баг 2-2 л байх хэрэгтэй байсан тоглолт шүү. Танах 3-ыг л подарк гэлцээ бол. Яг хаалгач нь подарк. Тэгээд Реал гэснээс Беллингем, Мбаппе хоёр чинь бүрэлдэхүүнд ороод ирсэн байлээ. Орж ирдэггүй. Яг тоглох юм болов уу? Тэгвэл бүрэлдэхүүнд байлгаж шүү тэгэл ингээд. Зүгээр айлгах тактик. Тэгэл ингээд тий Пеп яа энэ хардаг бол. Эсэргээр Ситигийн талбайд очингууд Сити тоглолтыг эхнээс нь маш эвгүй эхлүүлээл нэг тийм барь залдуулдаг шүү дээ. Тэгэл танаа тоглогч нараа үүмэл уучраа олохоо байгаа баахан гол алдсан тийм байна уу? Байж болно. Болох уу? Болно. Тэгээд бүр ер нь бол тэгээд би паниктаад уучраа олохоо байцсан чинь хаалгач малгач нүртэл паниктаад буруу гаргаад маргаад хаалгач би кортод бол бүр ингээд шчошгноосоо илүү итгэж. Бүр яг үзмэр санагдаж байна. Хоёр яриад одоо айлын мөн рүү дамжуулаад өөрөөсөө алга гаргаж байхгүй. Би 2 хүнд итгэдэг яхаа. Гэхдээ биш хөлбөмбөгийн ертөнцид би 3 хүнд итгэдэг. Нэг нь Зенедин Зидан. Нэг нь Карим Бензема. Нэг нь Тибо Корто. Алдаа гарахгүй юу? Тэнд дөр хахад цаслаа. Гэхдээ ихний хоёр нэр нь бол яг алдаа гарахгүй. Яг эсрэг би бол Роберт Санчесыг бол үргэлж алдаа гаргаж Роберт Санчес. Роберт Санчесыг манай Роберт Санчес бол тас гэж айлын өмнө рүү шууд зүгээр өгжиж мэдэх хүн шүү дээ. Куртуа гэхдээ яг залуу үедээ бол байсан. Хийцээ байсан. Сүүлийн жилүүдэд тэр гэхдээ тогложсэн багасаа болчихсон бас магадгүй. За танах ерөндөө гэж эргэж ирж чадах юм уу яг? Танах гэдэг тот юм уу? Танах гэдэг олон болчихсон бах уу? Биш би бол баг Ситигээс илүү Тоттенхэм нь арай илүү галтай зөвхөн илүү галтай яаж магадгүй хэдэн нөхдөр гараад. Атлетико ч юм бас Атлетиког яхаа баг 2 тоглолтын хэлбэр дүнгээр үрдүү хамгаалах талдаа бас аим шүү дээ. Гэхдээ баг тийм яг таны яг энэ яриагаар бол баг Тоттенхэм илүү. Арай Тоттенхэм нь 3-0 гэсэн ихний үед явж магадгүй юу? Юу ч болж магадгүй гэж тийм чинь. Гол нөгөө нэг та болохоор Ситигээс илүү Тоттенхэмд боломж байгаа гэж хараад байгаа юм уу? Боломж жишээ нөгөө нэг юм. Арай нөгөө нэг юм тамирчдын сэтгэл зүгээр нь яриад байна л да. Ситигийнхэн цаг тийм унжгар шүү дээ. Тэгэхгүй. Стожигдож जैन хідүүлээ хожиж шүү. Заавал барин энэ төргээд одоо хааланд мааландаас тийм царай ерөөсөө төсөөлөгдөхгүй. Ер нь аль тоглолт нэг ихний үе нэгтэй юм уу хоёр тэгмээр дуусчвал бас нэг жоохон тийм гэрэл харагдах л байна. Би яг Реалын хамгаалалт хий гарах бай. Тэрнээс хаалгач хагас хамгаалалт бол яг танах хий гарахгүй хамгаалалт бол харна гарч магадгүй. Яг тэрний хоёр тал нь бол нэгт байхгүй. Тэр Реал гайвах. Би бол энэ Ситиг өөрөө гол алдахгүй 3 гол оруулна гэж бол хэцүү л. Тэгээ 3 гол одоо жишээ нь 3-1-ээр за дуусч болно. 4-1, 5-1 ч юм уу те тэр чинь аюу хэцүү болчих. Эхнийг олж хол байд юм л да. Эхнийг ол аюу эрт орох хэрэгтэй байдаг те. Дөнгөж эхлэхэд ерөөсөө ингээд шууд прессингээгээл хаалга руу нүдэл шууд салгалуулаад эхлэх ёстой байстэй те. Тэгээд тун удалгүй гол орчвол стадионч орилоод нөгөө эсрэг ирсэн багч айлын талбайд байгааг хэлэх үү те. Айлын хашаанд түрээд ирсэн. Сонин болд юм л да. Тэгж л эргэн ирэлт ер нь цаашаа явдаг тийм замналтай л да. Гэхдээ Ситийн тэгэх үү? Тэгэхээр одоо үхээс бусдыг үдсэн багт бол тэр мэр паник бол гайг авах.
өөрийнхөө хэлээд юм. Тий. Саяхан болохоор манай хамгаалалт паник. Үгүй хамгаалалт паникцсан даа ш зүгээр нөгөө техникийн одоо жижиг сажиг алдаанууд байна шүү дээ. Тиймэрхүү юмнууд бол гарах магадaltaй. Ер нь одоо шууд паник болгаагүй. Эхний 30 дахь минутан дээр 2 тэг гээд эхлүүл чи ер нь яг Тэгвэл Эмбапе зөрүүлэл хийчих шүү дээ. Эмбапе чи Тэгвэл паниктнээс дээр нь бол 30 минутанд тоглолтог гэж Сити явж ивэл тоглох юм. Тоглол биш ямар ч бөмбөрцгийн ямар ч Реалын фанатууд паниктэн тий. Паниктахгүй. Энийг мэдүүлгээ өөр л өгöd байна. Би тэр нөгөө Родригос 90 минутанд 2-ыг хийдэг дээр би тэгээл гэртээ шүдэж ихслээ суучлаа. Яа. Яг уу. Шүдээ ингэсэн байж байгаа. Ингэж өгчлээ юм шүү. За, үг олдож өхөр холдлоо. Голын дамжуулт өгсөн хаалгачтай жагсаалтын араас тэгээд сайхан дараагийн тоглолтын төвөнд байгаа шүү дээ. За энэ хүн яасан бэ? Куртуа ингээд 3 багийн нэр өмнөөс нэг голын дамжуулт өгч аврагуудын лигийн төвхөнд Хамгийн олон гол өгсөн юм байна тий. Голын дамжуулт өгсөн хаалгач болжээ. Нөө итгэдэг 3 хүний нэг. Нээд. Чошгноос эдлэгдэг. 100 дахь тоглолтоо хийх юм да. Тий 100 дахь тоглолт нь удахгүй Ситиг байна. товчих юм. Шүгийн 8-ын эхний тоглолт болох нь байна. За Хосе Франсиско Молина гэж Депортивод байсан Атлетикод байсан хаалгач 2-ыг өгсөн. Оливер Кан бол 2-ыг өгч байжээ. Молина гэж яг энэ 2000-ны цаг дээр л тоглож байсан. Энэ гэхдээ аврагуудын лиг юм уу тий? Тийм зөвхөн аврагууд. Тэрс лигд бол янз бүрийн өөр зөндөө зөндөө тий. Манай Эдерсон ч нэг үлрэлт 3-ыг өгчтэй шүү дээ. 4-ыг ч өгчлөө тий. Тэгсэн үү? Тэгсэн. Нүүлэр 4 өгс тий. Хааланд руу баг 3-ыг өгсөн байна. За юм болсон байдаг. За энэ үзүүлэлт бол юм байна. Paris Saint-Germain Chelsea. За Paris Saint-Germain Chelsea клубүүдийн дэлхийн аваргын финалийн тоглолт. таарсан. Ер нь аврагуудын лигт ч гэсэн шүгэ 16-ын нэрч таарж ирсэн шүү тий. Тэгэхээр буулгаж өгж байгаа хүн нэрш харин яс гайхсан шүү. Талбай дээр баг хамгийн амхан тоглогч үстэй. Юу? Буулгаж өгж байгаа. Тэр хамгаалтын ард гарч саана Хоос өргөцсөн. Жон шиг Хоцорч байгаа. 16-ын нэрийг таарж ирсэн тий. Яста соусул явж байгаа тэнд ганцаараа явж яадаг тий. энэ ихтэй жоохон таарах зөксөн шүү. Гүсто юу? Тий, орцсон тий. Орцсон хард. Биш энэ Шивалины яатсан нэмтцсэн юм. Яга бүгдээрээ шаад тэр цаана ганц хүнийг орчихвоо. Тий. Энэ бас алдаа гарсан. Тэгээ энэ цооч Машина бүр баруун тал руу хитрхи ханарцсан л юм байна. Бөмбөнд доош унтсан юм байна. Яг гар нэр нэ. жоохон Тэнгүүд хаалгач. Бэмбэ. Хааж таац. Баруун дарс, сэлгэж дарс. Бас энэ ихтэй өгөөгөө бол баг биш ороогүй бол өхгүй яасан бэ гэдэг ойлгож Гэдэг хэл амд орохгүй тий. Гэтэ эн чинь баландор үстэй энэ хүн чинь. Балондор. Баландорыг бид нэр одоо тэгж илдүү. Дахиж бол авахгүй хуу. Энэ яас мохоо өшөрхөө. Орж ирж байна. энэ За, чинь нето. энэ чигээр гүйлтээр нэр атлетик юм байна. Совсуулгачлаа тий наашаа. За ингээд ер нь бол 2-2-оор дуусах боломж бол байсан. Хамгийн амар нь ингэдэж штэ нето чинь. Яг ингээд асар хурдтай ингээд бөмбөг тууж амар хол гүгээд за одоо ядарч байгаа бах зогсоод хойшоо дарах бах гэж бодол нэмээд туудаг байхгүй. Тэр яг энэ яаж байгаа юм бэ? Амар. аа ингэ шал өөр юм. Атлетик манад чи яасан ягаад ингэж та Игор Тодор Роснер хоёрыг хаалгачаас солиож ярьсан юм. Энд дээр бол халтраагүй шүү ямар ч байсан. Тий. Яа хаалгачаас хэлсэн. Роберт Санчес яг алдаа гаргадчихсан чинь бүтэн үлрэлийн турш формтой байсан хаалгач үстэй. Харин тий гэхдээ нэг ер нь бол яг Яа. энэ бол одоо сүйдээ ингээ ур чадварын юм орсон шүү тий. Өө энэ сайн хаалгачийн алдаанаас болоод энэ 3 гол орсон шүү харсан. Яг Тэр 3 дахь гол ороогүй бол энэ нь бас яах ч сэтгэл зүйн паник үргэлжилж байгаа юм тий. Зүгээр чинь Тийм тийм болохгүй алхахгүй яараа. Тэр паник үргэлжлээд яваад. үргэлжлээ явж байгаа шүү. Нөгөө хамгаалагч нарт хүртэл тий. Тэгээ энэ бас жоохон хаавал хаачих юм шиг. энэ нь ер нь Челсиг нэлээд хүнд байдалд оролцсон гол шүү. Ер нь бол одоо чинь 2-2-ороо л байж исэн бол энэ бөмбөг гэж хаацсан байгаа шүү. Айгу бол. Тэр 3 дахь гол ер нь амар чухал эргэлтийн цэвэрлж чухал тий. Тэгээд Тэгээ Йоргенсен ч одоо хаашийн хөлөөрөө арай сайн юм уу да. Санчес одоо Яг уу сайн. Санчес чинь хөлөөрөө алдаа гараад байдаг. Гэхдээ Санчес чинь одоо ийм нэг юм сонирм бохгүй. Хөлөөрөө муу гэхээр одоо хаашаа юм дээ. Зүгээр л айлын хүмүүн рүү дамжуулчихдаг. Муудаа л орох юм байна л та. Одоо чинь орон зай мэдрэхгүй байх гэсэн үг шүү дээ. Энэ нэг хүн өөрийнх нь хүн зогсож хахад хажууд хамгаалагч нь хэдэн метрийн ойрхон байна вэ? Тэ? Би хаана нөх вэ? Тэ? Энд нь хамгаалагч ингээд 2 м ингээд зогсож хахад энэ талд нь би 1 м өгөхөд манай хүн нэг алхаа авчна гэж энэ тал руу нөгж мөгөн шүү дээ.
Тэгэхгүй яг энэ гол мол руу нөхчдөг байхгүй. Тэгээ айлын хүнтэй зодтолч шүү дээ өөрийнхөө хүмүүнийг. Тэгэхээр хөлөөрөө муудаад орох юм байна л да. Яг би нэг нөгөө Роб Санчесээс суулга Йоргенсен гараад ирснийг нэг зөвтгөх юм л тэгэж харсан байхгүй. PSG угаасаа айхтар прессинг хийн. Уртлын Дембеле, Барколо, Дезире дүүгээд за тэгээд Кварацхелиа гарч ирээд угаасаа пижгэндэг юу прессинг хийдэг аа. Тэгээд Санчес ч ялч уу юм алдаа гаргачдаг учраас Йоргенсен угаасаа статистикийн өвчсөн Премьер Лиг дээр арай илүү дамжуулалтын оновчороо 20 дугаар одоо энэ алсын дамжуулалтын оновч энэ илүү байдаг байхгүй. Яг хөө тэрийг бодоод гаргаж ирсэн байх. Гэхдээ ягаад гол нь формын үүдэн чи удирдлагын турш Премьер Лиг аргуудын лигийн гол тоглолтууд дээр Роб Санчес л байсан мэт. Гэхдээ яг нөгөө Санчес ч нэг юутай тоглож явах түлээ нэг мөргүүлчихдэг шүү дээ. Бөөрнлитэй билүү хожиж явж хагаад сүүлд мөргүүлээ тэнцчихдэг шүү дээ. Тэг яг хөө тийм. Гэтэ гол нь чинь тэрний дараагийн тоглолтын дээр гаргаагүй хаа. Санчесийг. Тэгэхээр ерөөсөө Санчесийг ингээд шахаад Йоргенсенг оруулж ирэх гэсэн. Энэний өмнөх лигийн тоглолт ч юу л Астон Вилла дээр дээр гаргаагүй байхгүй. Йоргенсен гарсан тий. Тарин тийм байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд Санчесийг одоо за болио энэ хүн хичнээн сайн хаадаг ч гэсэн энэ хүн ингээд ийм үргэлж ингэ сюрприз бариад ингээд мэдрэлээр наадаад ерөөс зовлонтой байна гэдэг болох гэсэн. Сая Премьер Лиг дээр яасан. Санчес гарсан тий. Буцаагаад гаргасан. Гэхдээ энэ тоглолтын араас ч уг нь Росинер саний энийг Йоргенснийг үргэлжлүүлээд тоглуулна гэж хэлсэн юм шүү. Тэгж хинд Питер Шмейхел хэлсэн. Нөгөө CBS өгсөн. тийм. Росинер бол өөрөө тэгж яриаг. Үгүй хөтөлтөн дээрээ тэгсэн байлаа. Би нэг юм Питер Шмейхел тэгсэн байхгүй. Би нэг юм сайн олж мэдлээ. Тэр нь болохоор Росинер энэ тоглолтын өмнө Йоргенсенд очиод чи одоо манай багийн номер 1 хаалгач гэж хэлсэн гэсэн. Тоглолтын өмнө. Юуны одоо аврагууд саяны PSG-тэй. Тэнгүүд ингээд нөгөө нэг номерын хаалгач нэг алдаа гаргачлаа шүү дээ. Тэнгүүд буцаагаад Санчесийг гаргах гэдэг тийм шахалт ирсэн байна. Магадгүй. Тийм үү? Одоо багийн эзэд мэзэд арын алдмал болдоо юу яах гэж ер нь Йоргенсен гаргасан Санчесаа буцаагаад гаргамаар гэн тэгээд одоо хурлуулна зү тий. Тэгээд сүлдээ за гэд гаргасан байж болохоор байгаа байхгүй юу? Гол нь Йоргенсенийг яагаад одоо би гайхаад байгаа л аргуудын лигийн PSG-гийн талбай дээр очиж тоглолтын дээр очсноо үлрэлийн турш номер 2 байсан хаалгач тэр чи одоо номер 1 шүү гэж хэл. Би юу тэрийг бол ойлгохгүй. Игор Тодортой яг адилхан бохгүй нэг чинь. Үлрэлийн турш номер 1 явж ирсэн аа. Амар маш чухал тоглолтын дээр PSG гэсэн тоглолт дээр чи одоо номер 1 шүү гараад аа. Эсвэл Премьер Лигийн зүгээс Английнхаа багууд гэсэн юм байна. Зууч гисэн. Одоо ингээд чиний хэлж байгаа зөв. Росинер өөрчлөлт хийж болно. Өөрчлөлтөө 100 мун хийлдэ. Одоо яг юм шийдвэрлэх хүчтэй тий. Ер нь Алисон Бекерийн бэртлийг ч гэсэн би одоо эргэлзэж эхэлж байна. Премьер Лигийн зүгээс заавал Мамардашвилийг гарга, заавал Кинскийг гарга, заавал Йоргенснийг гарга. Премьер Лиг өөрсдийн багуудаа хожигдуулъя гэдэг. Тэгээд ер нь бол Санчесийн алдаа гаргадаг тэр асуудал дамжуулалтын одоо оновчгүй байдал те хүнтэй хүн рүү дамжуулт өгдөг шидэж мэдхээр буруу хүн рүү шиддэг тэрэн сөрөг тоглоолоо зөндөө гол алддаггүй маа гэхэд одоо ингээд багийнхны сэтгэл зүг бүр ингээд нам сургаагаад байдаг байхгүй яаж игээ хамгаалчлаа гэхэд тэгмээ тэрийг бүр ингээд Санчесийг болидоо гэж бодоод яваад исэн юм байна. Тэгээд Йоргенсен гаргаад ирчээ. Тэнгүүд Йоргенсен Астон Вилла дээр нам аюулгүй сайн байжээ. Тэнгүүд нь хоёр дахь тоглолтын дээр нь за ингээд чи нэг номер шүү гэсэн чинь манай хүн алдаа гаргачээ. За тэнгүүд одоо эндээс ярианаас уусаад нэг асуулт байна. Жилээр бандуулчлаа хаа. Хэн бэ? Челси. Юу вэ? 8 хийх. Энэ л үү? Тий. Өчтөр орой гарсан мэт. Оо за. Өчтөрөөс Челсигийн үед жоохон муу мэт энэ дараараас. Нэг жилийн хугацаатай 8-ны солилцооны цонхоор тоглогч авчрахыг хоригдсан. Энэ 100 болон дараагийн үйл хоёр юм. Дараагийн үйл хоёр. Тэгээд нэмэх нь 10.25 сая паундаар торгож байгаа юм. Нэмэх нь 9 сарын хугацаанд академид тоглогч бүртгүүлэхийг оролцож байгаа. Шинээр бүртгүүл. Тэгээд одоо байгаагаараа ингээд дахиад нэг үлрэл тоглоно гэхээр. Тэгэл яг нэг Лампардын үе шиг л нэг тийм тэгэл тоглох. Тэр ч бас хэцүү байсан. Энцо яадаг бол. Энцо ч баг Реал руу явж та. Суглуулах гэдэг шүү дээ. Хүн явуулж болох юм уу? Хүн явуулж болно. Явуулж болно. Авч болохгүй юм. Авч болох. Авч болохгүй чи явахгүй гэсэн үг шүү дээ. Явж явна шүү дээ. Оронд хүн байхгүй юм чи. Харин баг тохиролцсон гэдэг шүү дээ. Реалт. Энцо. Гүг оронд нь хүн байхгүй чи явахгүй шүү дээ. Явуулахгүй гэж юу? Явуулахгүй шүү. Оронд нь хүн байна. Оронд нь манайх чи 8 юм авч болохгүй чи. Тэгээд яг хөө мөнгөө хадгалаад хүүгээр нь. Тэг өөрөөсөө хүн авахгүй болохоор талбай дээр хүн тоглосон байгаа тийм. Явуулах магадлал нь бас тэгэл хэцүүлтэй. Тэг явахгүй болчих жоохгүй тэгэхээр. Ер нь бол хэцүү. Тэгэхээр та Энцог авах гэж байгаа бол одоо энэ юу хүлээнэ гэсэн үг болчих жоохгүй. Челси 8 хийж болдог болохыг хүлээнэ гэсэн үг.
дараа дахиад нэг жил үлээ. Тийм болчих. Энд чинь явуулаад оронд нь хүн авчирч гол нь Энцо явъя гэдэг л яах юм. тэгж явуулдаг үстэй. Тэр өөрөө явъя гэж бодоод Энцо Фернандес тавцлаад явъя гэвэл Тэгвэл тэгээд явах болох. Энэс шиг бэлтгэлд очихгүй. тэгэл одоо ши одоо манахаас гэл тэгнэ үстэй. Тэгвэл тэгэл явах. Тэрнээс биш зүгээр одоо өөрөө явъя гээгүй багт нь явуулаад тэг оронд нь хүн байхгүй явуулна гэж байхгүй шүү. Тийм байхгүй. Тэгээ тэр Челсигийн өчигдөр зүгээр хальт харсан чаа хаа байсан 2011-ээс 2018 оны хоорондох Рабан Абрамовичийн үеийн жоохон асуудалтай гарсан юм байна. Тэгээд нөгөө хийсэн 8-нууд нь Эден Азар-Мазарын 8 хүртэл асуудалтай байна гинэ. Одоо 12% хүн болон одоо нөгөө компани данс руу ингээд 40 гаруй сая паундын одоо зарлаг гарцсан. Тэрийг яавал яг сайн тайлбарлаж чадахгүй л байгаа. Ширээ доогор мөнгө өгсөн. Тийм багц. Тэгээд зарим нэг тоглогчдын цалин дутуу өгсөн гэсэн юмнууд бол байлаа. Тиймэрхүү юм тий. Санхүүгийн зөрчил бол Сити мянган зөрчил юу болсон. Үгүй Челсигийн хитлээ. Кейс нь 70 идэгсэн баг шүү. тийм үү. 115 лоб биш юм байна тий. Энэ хин 115 юм. Ситигийн 115 ч одоо Ситигийн чинь заргалдаад Сити өөрснөө баг ялчаа үстэй. Ялсан гэдэг. Тийм шүү дээ. Нөгөөдөл нь бүртгэлэг болж таарсан шүү дээ. тэр тэгтээ нэг тийш шийдэгдэг юм шүү. За нэг юм хойшлуулсан шүү дээ нэрээ. Дахиад дав заалдсан малдах л баг. Задарч мадраад юу. Эхний юу нь бол эхний шүүх хурлан болсон шүү дээ. за ийм наа чинь тэгээд нэг юм юутай болчихж байгаа шүү дээ. Нэг юм сайн тал бас байд юм байлээ те зарим тамирчдад. Нөгөө 8 ихгүй болоод Лампард яг нөгөө үндсэн багаараа тоглосон чинь ямар олон тамирчид активаас гараад ирлээ. Ковидын үед те 21 лөө. Жишээ нь хэрвээ 8 хийж болж исэн бол Томори гарч ирэхгүй, Лофтус Чик гарч ирэхгүй, тийм үстэй. Зөндөө тамирчид гарч ирэхгүй шүү дээ те. Одоо Тарик Ламптэй гарч ирэхгүй, хин Натан Аке гарч ирэхгүй, одоо өөр хин байгаа Маунт гарч ирэхгүй, Рис гарч ирэхгүй, Абрахам гарч ирэхгүй. Шинэ чинь зээлээр явуулсан тоглогчд нь яах юм бол буцаад данстай юм чинь тэгэл ийж данслаа юм чинь. Тэдрүүд буцаад авч болно. тэгвэл тэгээд Актимаас харин тэгж тоглогчдод гарч ирдэм билээ. тийм баг. Амар хэрэгтэй тий. Яг нь ер нь Челсигийн амжилтын үед бол яг тэгээд авралын лигмиг орж чадахгүй. Тэгээд тэр доогуур 6 дугаар араар л явна шүү дээ ер нь бол тий. Нэг сайн мэдээ нь яг уу нөгөө спортын тургуул гэдэг чинь одоо оноо хасах тийм юм бол байгаагүйд бол нэг нөгөө талаар бас баяртай юм бэл. Гэхдээ яг оноо хассан ч тэгэл үлдчихэж үстэй Премьер лигтэй. Одоо ийм чухал Премьер лигт үлдэх нь гол юм шүү. Одоо эхний 5-даа тий одоо нөгөө аврагын лигийн орохгүй шүү дээ энэ жил одоо хассан бол хасаагүй ч орохгүй шүү дээ. орохгүй. за. Таад орно гэж бодоод байгаа юм уу? Өө ч одоо Ливерпул ийм байхад орохгүй юу? Орохгүй. Ирүүлцэхгүй юу? Астон Виллагийнхаа өмнө Вилла оноод ороод орохгүй ч Орохгүй. баг ороогүй нэр гэж юу. Орохгүй. айгу эргэлзээгүй хэлээд байгаа байхгүй юм. Ливерпул Астон Вилла жоохон тийм. Тэгэхэд дундуур нь орё гэсэн бодол байхгүй. Яг тэгээ эргэжил 8 Өөрөө яах юм. Зүгээр болчих юм. тэгээ эргэжил 8 байхгүй. Тийм үстэй. Ороод ямар ч хэрэггүй байхгүй баг. Өш нэрээ чи хоёр талд сууж байгаа энэ ярьсан чи хоёулаа 5-2 дуулсан юм биш үү? PSG Chelsea Atletico Tottenham. Тэд нэг 3 хийгдсэн юм энийг. Сэлгэний хаалгач таагаад байна. За үр дүнгуудыг нь хэдүүлээ. Брактаар нарнаа. За Paris Saint-Germain Chelsea 5-2, Galatasaray Liverpool 1-1, Real Madrid 3-1, Bayern 6-1, Newcastle Barcelona шийдэгдэг. Гол нь тэр нэгдүгээр багч яах гэдэг байна. Харуу дээр гайг болгүй дээ. Atletico Tottenham Newcastle Barca юу? Тий. Хариу дээр одоо Барселона Энэ баг 4 тэгүү 5 тэг бах уу? Newcastle зүгээр. Ер нь тийм ээ. зовж шууха. Үгүй ээ. Newcastle заяа сая би Chelsea Newcastle хоёр тоглохыг харсан заяа. Бүтэн үзлээ. Премьер лигт. Newcastle ямар муу юм бэ? Пүү. Гэхдээ хоёр тэгэл хөжчих. Үгүй тэнгуү Chelsea бүр тэрнээс муу байгаа байхгүй. ямар муу Амар муу хоёр баг тоглосон ёо. Нэр хаалгаар хий зөксөн байна. Үгүй тэр бамжуулалт тэр тактик юу ч алга хоёр баг. Үнэхээр тэр чинь хоёр талаасаа Тэгээ саяны тоглолтыг үзээд бүр жоохон сэтгэл нь урам хуурсан юм уу те. Гүгүүд ер нь урам хугарч муураад байгаа байхгүй. Ер нь байгаа байдал л тэр угаасаа би энэ жилдээ мэдээд байгаа шүү дээ. Челсигээ. Бодог лимт чи яа игээд байгаа юм бэ? харин те Одоо гэлэмч чинь бол өстой харин жинхэнэ ялгуулсан тоглож шүү дээ. гоё хожсон. Нэр Ньюкасл бол бүтэхгүй. Сая би ёо. Тэгээ яг Барса Челси нэг жоохон гайгүй байсан бол Ньюкаслыг сая 3-1 4-1 тийм үү байгаа байхгүй.
Яг зүгээр агуулга нь бол Челси илүү тоглосон л доо. Үгүй ээ, тэгтэл барахгүй хожигдчихж байгаа Үгүй шүү авч чадаагүй. дээ. Тийм. Тэнгүүд үнэхээр бүтггүй. Гордон хийчлээ тий. Тэрийг ярих юм уу? Челси ч тэр Ньюкасл ч тэр цаашаа гараад ерөөсөө нэрийн хор юм байл. Нэрийг хор. Челси 5-5-д орно шүү хаа гэдэг. Аа? 5-5-д орно шүү. Би бас одоо тавтаа Астон Вилла Одоо ураад байвал орё доо. Орно шүү. Ерөөсө 3 хон бол шүү дээ. Астон Вилла оноод ороод ирнэ. Астон Вилла. Астон Вилла чинь гэрлийн урд ороод байна шүү. Арсенал Ливерпулсны талбайд очиод тэнцсэн. Талбай дээр харин яадаг доо гэж. Арсенал Барса хоёр талбай дээр би аваад залчих болов гэж бодоод байна. Илүү Ливерпул жоохон би санаа зовоод байна. Гэтэ яг хаа магадлал бол өндөр л тоо. Би бол Ливерпул санаа зовхгүй байна уу? Би Барса Арсеналыг бодвол жоохон санаа зовоод байна. За ийм боллоо. Тэгээд шүгийн 8-д яаж Гэ одоо тэгэл яг эндээс жоохон Бертайн Сити л юм да нэрээ. Сити л эргэж ирж магадгүй юм да тий. Челси байхгүй. Гэхдээ одоо тэгэл яг Ярно. шинжгүй гэж хэлсэн. Гэхдээ ер нь бол ерөнхийдөө нэрээ Челсигийн залуучууд бас нэг тийм байгаа болов гэж боддог шүү дээ. Яг нөгөө таны саний яриадсан. юу н Одоо эргэж ирэх үү? тий, Эргэж ирэх нь байгаа. Тийм нөгөө юу н урам зориг нь бол Челси байгаа. Челси эргээд ирчих магадгүй энэ удаа PSG-г бол нэлээд сандраж магадгүй. Гэхдээ ер нь ирээдүггүй л гэж яриад байхгүй би цаашаа. Ер нь энэ баг бол ирээдүй бол одоохондоо харагдахгүй байна. Энэ томоо өөрчлөлт хийхгүй бол энэ ерөөсөө ажил баг. Тэгээд дээрэс нь эргэжил одоо ингээд бүтэн солилцооны амиа хийхгүй гэх юм бол энэ баг бол ерөөсөө тэр нэг 6-аас 10 дугаар байрын хооронд нэг жил бүтэн жил аялах гэдэг шүү дээ. Дээшээ мэшэд одоо байхгүй. Би бол баг ингэ солилцоо хийхгүй байсан. Өөрсдөнд дээр гэж боддог шүү. Одоо энэ нэг авсан тоглогчтой Зүгээр тэгээд жил болгон нэг болсон болоогүй солилцоо хийгээл нөгөөдөлөө нэг баг зээлээр энэ бага 30 туршлагажуулсан баг зүгээр ч. Би бол тэг гэж бодлоо. Ер нь актимаас гайгүй залуучууд ороод ирэх юм бол ер нь одоо жишээ нь Гараначо Мараначо ажилгүй болчих واخ уу баг явчих واخ. Одоо энэ хугацаанд тэгээд Ямарсонер яг хэд тасчулж байг. Тэгэхээр би харин нэг юмд айгүй олзуурхаад байгаа нь актемийн залуучууд айгүй гоё боломж олдох гэдэг байгаа байхгүй. Тий. 8-ны 20 гэдэг чинь маш гоё тэр залуучууд. Яг үндсэн багийн залуучууд нь болохоор миний байран дээр хин ирчих бол гээд шүн нойроо угслан бодохгүй л гэсэн үг шүү дээ. За тийм байна. Олз гэж харж байгаа юм шүү хүмүүс. Олз гэж харж байна. За Европа лиг конференц лигийн үр дүнүүдийг харъя. За Ференцварош Брагаг 2-гээр хожоод Панатинаикос Бетисийг Рафа Бенитесийн баг Бетисийг хоцсон. Генк Фрайбургийг хоцсон бол Селта Лион 1-1-ээр тэнцжээ. За Порто Штутгарт 2-1. Ноттингем хожиж чадаагүй талбай дээрээ Мичиланыг. За Италийн хоёр хоорондоо таарсан нь 1-1 харьцаатай өндөрлсөн. Астон Вилла харин Лил гэж Францын чадах өрсөлдөгчийг харин хожижсан байна. Нэгдүгээр харьцаатай очиж. Астон Вилла Премьер Лигт баг 6-д ороод Европод төрүүлчих юм шүү. Европод тий амархан төрүүлэхгүй хуу. Одоо ч хол байна шүү. Бас гэсэн та. Өөрсдөө лигийг эхлээд авах юм байна. Одоо ч хол байна шүү. Ямар ч байсан Ноттингем бол мултарж байгаа юм байна тий. Ноттингем ер нь Тий. гэсэн ч хэцүү биш цаана. Үгүй Астон Вилла Европод төрүүлчих юм бол энэ тэмцээнийг Унай Эмерийн нэрмжит тэмцээн болох хэрэгтэй тий. Гэхдээ одоо чинь энэ Порто Морто гэдэг амар юмнууд байж байгаа чинь. Үү. Унай Эмерич бас лиггүй шүү дээ. Тэнцэн дээр. Олбор шарангүй. Рома Болоны хоёрыг хоцсонтой тоглох юм байгаа сте Астон Вилла. Тий. Тэгэл Рома Гаспарини чинь тэгэл аргалчаал яваад гэн шүү дээ. Гэтэ яг өөрөөсөө эхлээд лилээд авах хэрэгтэй л да. Нэг тэг гэдэг чинь бас тийм баталгаатай ч үрдэ. Яг хөө талбайд Лилийн талбайд нэг тэгдсэн юм бол өөрийнхөө талбайд хожчихно уу? Лил айлын талбайд малбайд очиод сайн тоглоодсныг бол би сайн санахгүй байна. За конференц хөтөлж бүр цаг талигдл ирсэн байна шүү. За Шахтар 3-1-ээр Лех Познаныг хоцсон, Алкмар хоцсон, Кристал Палас Аяк Ларнака гол хийсэнгүү, гол чалтсангүй. Фиорентина Раков Ченстоховыг 2-1-ээр хожоод, Рая харин энэ лигт чинь хөөрхөн өрсөлдөө үзүүлээд байна. 3-1-ээр Samsung Sport-ыг хоцсон, Аяк Афин хоцсон. Энэ 24-өр гарсан Чехийн Sigma Olomouc гэдэг багийн эсрэг Германы Mainz гол хийсэнгүү, гол алдсангүй. За охин баг Риекаг 2-1-ээр талбайд нөжжээ. Майнц чи ер нь баг юу яах гэдэг л шүү тий. Бүнцлэгтээ ер нь баг унчих гэдэг. Баг унчих. Тий, гэхдээ дасгалжуулагчаас болоод нөгөө Union Berlin-ээс хий ирсэн. Хөгшин нөө хин төглөөд ирнэ юм чи. Цагаал ус. Тэгээд нэлээд гайгүй үр дүнгууд аваад байгаа. Одоо энэ Майнцын Томас Тухел, Юрген Клопп тэгээд унган багтаа очиж туслахгүй юм баг та. Түгэлж англи Хүүхэлчүүд шал өөр ажилтай юм. Баялаа амьдрал нь шал өөр болсон. Тэгээд унган баг нь унах гэдэг шүү дээ. Гайгүй хоо баха. Оноохгүй хаа.
За цаг явсан байна. Цаг нэлээд явсан байна. Хэдүүлээ завсарлаад орж ирэх болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр олзээ. 31 дахь дугаар маань үргэлжилж байгаа үзэгчтэй 2 дугаар хэсэг эхэлж байна. За яриараа шууд оръё. Арсенал Эвертоны тоглолтыг онцолж байна. За тэргүүлэгчид эн чинь яалаа? Үтсээ чилж гин тий. 1:30-аас тоглосон. Тий. Тэгсэн. Одон нэг сонирхолтой тохиолдол гарсан шүү дээ. Арсенал, Эвертон, Челси, Ньюкасл гээд 2 тоглолт 1:30-аас зэрэгсэн. Премьер лигийн хуваар Европын тэмцээний үед бол яаж ч өөрчлөгдөж магадгүй. Уг нь нэг л тоглолт байдаг тийм. цагууд дээрээс сонирхолтой болоод байгаа шүү. Бас нэг жоохон маневр хийх гэж үзээд байгаа. За ингээд хэр удаан тисэж байгаад 2-1 болцсон юм. 89 хүртэл тиссэн. Эвертон ч сайн байгаа шүү дээ. Сайн сайх. Ялангуяа хамгаалалт бол те. Кин. Сайн болоод Ингээ Энд чинь 89 дээр 89. бүр 89 хүртэл 0-0 явцсан юм уу тийм? Йокрес ч сэргээр оржсэн баг шүү. Энд нэг жоохон тооцоо алдчихсан уу Питфорд. За энэ дээр тэгээд төгсгөлт нь боломжийн зөвхөлтөөс явж байгаа. Энэ дээр Макс Доумен Яа, өстой гоё. Ингээ сөрөг алдаад 2-1 болоод бүр аа. хоосон хаалганд. Энд Арсеналын бас уур амьсгал ямар гоё байдгийг харуулж лээ. За оны өмнөхөн чи 12 сарын 30 хавцаа төрсөн хөлтөл 31-нд. 31 дэсэн тийм. Яг оны төгсөж. 16 хүрсэн хөлт. За ер нь энэ жил Арсенал төрүүлэх нь бол хэдэн хүртээ болчихв? 90 хүртэн үү? 96 97 болох шүү дээ тийм. Ер нь бол Оптагийн гаргасан нөгөө. Тоглолт яраас бол. энэ жил Арсенал 2003 онд төрүүлсэн билүү? 4 онд 4 онд төрүүлсэн. тий. 2 онд 4 онд. 22 жилийн дараагаар Арсенал Английн дээдлийг төрүүллээ. Тэ? Тэгэхээр ч одоо хөрөөлөх гэж байна. Тий, яг намайг төрж явах төрүүлсэн. За хоёр тгийн харьцаатай өндөрлсөн. Энэ тоглолтод бол мэдээж Арсенал бол үлдсэн бүх тоглолтонд заавал очих хэрэгтэй. Тэгжиж ардаа одоо энэ Бүтсанд Сити тоглох хэрэгтэй байсан. Тэгээд тэр тоглолтыг хүлээх хэрэгтэй байсан. Энэ тоглолтын дээр хожиж чадсан. За тоглолтын дээр болсон янз бүрийн статистик ярихаас илүүтэйгээр мэдээж Макс Доуменыг онцлмоор байна. Энэ 2009 оны 12 сарын 31-нд төрсэн энэ хүү энэ тоглолтод 12 сарын 31 Биш Леброн ч 30-нд лөө 30-нд Леброн 30-нд. тэр чи баг 10 он гэсэн үг юм уу? 10 төрсэн хүн байгаас тийм. баг л. Тий. За сэлгээгээр орж ирээд Йокерс энэ хоёр хамт орж ирсэн баха тий. Тэгээд тоглолтыг бол энэ залуу бол тэр жигт нөөрч. Би энэ баг зүгээр хэлэхэд Арсенал өөрийн гэсэн ямаалтай болчихоо даа л гэж би Бодоод байна уу? бодоод байна. Харагдаад байгаа шүү дээ. Энэ намар би бас нэг аврагуудын лигийн тоглолтын дээр Билбаотай тоглолт баха. Бас сүүлд нэг хоёрыг хийгээд очсон. Тэрэн дээр харахад бол аюу тийм өөртөө ихтэй. Ер нь одоо залуучууд бол нэг ур чадвар нь байгаад идэг. Тэнгүүд нөгөө талбай дээр гаргаж байгаа шийдвэр тэгээд нөгөө сандралгүй өөртөө ихтэй байх чилж чухал юм байл шүү дээ. Одоо Ламин Ямалын гол юу бол тэр ихгүй. Тэр чанар бол байна гэж харсан шүү. Би 51 гэж юу? Тий. 56 дугаартай. Энд чинь нэрэд хийхээдсэн шүү дээ. Йокерс 14 дугаартай гоолцсон. 56 дугаартай Макс Доумен гоолцсон. Нийлээ 70 дахь оног нь авчирлаа гэдэг нь шүү дээ. Тэгээд 14-ийг 4-өөр хөржүүлээ 56 гэж байна. Энэ юу яагаад вэ те? Нөгөө хуучин цагт бол одоо жишээ 70 90 он 2000 онд ийм залуу авиастан гарч ирж исэн ч гэсэн тэр залуу авиастан шууд ингээд талбай малбад гаргаж том тэмцээнд оруулдаггүй болоогүй ингээд дараад идэг те. Тэгээд сэлгээ мэлгээгээр нэг хэдэн минут өгөөл тэгэл ер нь цаг нь ирэхээр угаасаа чи од болно. Ялангуяа Европт тийм. Тий одоохондоо болоогүйгээр ингээд тэгээд тэр хүнийг заавал нэг 19 20 хүржээж нэг юм том тэмцээн уралдаанд оруулдаг те гараа мараанд гаргадаг нэг тийм уламжлал байсан те. Одоо болсон чинь залуучуудыг хэрвээ чи авьяастай бол цаанаас лиг зөвшөөрлөн байгаа бол 15 та чамаагүй шууд гаргаад байдаг болчлаа те. Тий. Багаас нь од болгодог. Энэ үн чинь одоо 10 он төрсэн гэхээр 9 оны 12 сарын 31-нд тэгэхээр одоо сургуультай явж байгаа. Хажуугаар нь өдөр сайхан сургуультай яваад Манай харуулыг 10 дуурайг хийж байгаа. Тийм. Тэгээд бодоо төсөөлөд үзэхэд эн чинь тий
манай одоо дүүнэртэй л имжсэн хүн байгаа байхгүй. Тэгэхэд Премьер Лигт гол хийсэн тий. Чөлөөтэй тоглоулдаг болчлоо тий. Тийм Хуучин бол одоо яагаад юм жоох хүүхдийг гаргаж ирээд байгаа юм ингээл шүүмжлэл аюул Хөрмөлж насны цаар бол. гэдэг. Насны цаартай тий. наа чи болоогүй байна. Насны Тий. Ядаж 20 мөр өнтер гээл нэг тийм хуучны тийм байсан тий. тий яг хөө дээрэс нь гол нь өөрөө ийм сэтгэл зүйтэй тоглож байгаа гэдэг чинь гайхамшиг байна. Ийм том ах нар Райс хилцсэн байл шүү дээ. Би нэг хэдэн жилийн өмнө ч лөө Райс ингээд би видео кол шууд FaceTime хийгээд орсон юм байл та. Тэсээ чи Макс Даум формыг офцтой нэг сургууль дээрээ байсан. Би тэрийг хараад гайхсан шүү дээ гэж байна. Би энэ хүүхдийг тий яг энэ талбай дээрх ч юм уу бэлтгэл дээр хандж хандлага тэр тоглолтыг нь харахаар одоо яг энэ мэрэгжлийн хүн шиг ийм хүлээлттэй байсан. Одоо 16-тай мэн тий уг нь. 16 нас 70. Ер нь хэдэн наснаас эхлээд шууд Премьер Лиг тоглож байх юм. 10 чин Домын ч одоо 70 хэд хоног гэхэр чин намар бас тоглосон шүү дээ. Намар Өндөрлийнхнээс 16 илүү 15-аас дээш илүү тэр хавцаа л. тийм л 15 л 15 хаст гарна. Ер нь угаасаа ийм болно гэдэг тийм дүрмэнд байсан юм уу? байсан л байж таа. Тэнгүүд Месси энэ чи 18 хүртэл бараг тоглоулаагүй шүү дээ. Эсвэл 17-той гарч ирсэн баг. Харин тодорчоод чинь 4 оноогүйсэн юм шүү дээ. тий 17-тай. Тий 17-той. Тий. 15-таад нь гаргаад ирсэн бол өшөө олон голтой байхгүй юу? Өдөд. За тэгээ Дом нь хамгийн залуу Премьер Лигтээ хамгийн залуудаа гол мөртгүүлсэн рекордыг тогтоосон. 200 хоногоор ахиулсан байгаа зү тий. 16 нас 73 хоногтой одоо гол Джеймс Вон Вауган гэдэг нэг Вауган гэж бичдэг тий. Тий. Джеймс Милнер гэдэг чинь Майн Милнер үү? Майн Милнер үү? Хамгийн өгшөндөө хамгийн залуудаа голцсон болоод байна шүү дээ. Хөгшнөөсөө 2-тэй залуугаас 2-тэйс одоо ингээ 3 болчлоо. Рүүни Рүүний нэг талбай дээр гарч ирээд нэг сэлгээр орж ирэх гол. Ингомо гэдэг чинь нөгөө нэг Сая Ньюкасл эсрэг хожиж тий намар Ньюкасл орж ирсэн тийм тий. Гумаа сая бас Домонд баяр хүргэсэн мэлээ сошиалоор. Фабригас, Оуэн дандаа л одууд байна дөө. Федерико Македа нөгөө Македа нэг ингэчээ тэгээ алгуулсан тий. тэгээ алга. 30 оны дэлхийн аваргаар Домон Ингумаа хоёр Английн чигшээгийн 2 жигүүр дээр тоглож байлаа. 30 оны дэлхийн аваргаар Тий. Энэ хоёр Ливерпул Ингумаа 20 зүүн талд тоглолцсон шүү дээ. Тий. 30 онд чинь Сака хин хоёр хэдтэй байх юм. байж л шүү. Байж л байна. Гэтэ энэ хоёр бол яг хуу за шууд гараа нь хашийн дараагийн дэлхийн аваргаар бол бас бүрэлдэхүүнд байж хат бол гайхааргүй байна. Одоо энэ жил байх боломжгүй юу? Энэ жил ч хэцүү байхгүй. Насны хязгаар байгаа юм уу? 18 хүрсэн байх хэрэгтэй энэ тийм байхгүй юу? Байхгүй шүү. Гэхдээ энэ жил бол хэцүү хөө яаж. Волктын төр чинь 17 тоо явсан. Даам 6 оны дэлхийн аваргаар. Нөө Арн Ленон бас залуудаа явсан. Тэ? Үгүй үгүй дээ. Тэнийг ингэсэж л тийм гэж саналаа шүү дээ. Тэ. Хоёр тоглогч энэ үлрэлнээр 16-тай хоёр тоглогч гол оруулсан. Ийм тохиолдол болсон байж байгаа. Сүүлд бол Wayne Rooney, James Milner хоёр 2002-оос 3 үлрэлд энэ амжилтыг бүртгүүлж байжээ. За ингээд Арсенал бол маш чухал 3 хоног авч өөрсдөө дөрүүлэх магадлалыг үлэм хэмжээгээр ахиулсан болол 3 дугаар байрны өрсөлдөөнд явж исэн хоёр баг хоорондоо Old Trafford-д таарсан. Саяхан 3 дугаар орой Villa United-д алдсан. Ингээд энэ хоёр. Гэтэ оноо нийтлэх. адилхан 51 оноо. Тий, оноо адилхан байсан. Унай Эмери. United эсрэг хамгийн чухал хожлоо авч ирсэн тэр юу юм бэ те? Европа лигийн финалд Иралыг өдөртөө. Астон Вилла ч хідэн тоглолт хожигдчихж байгаа юм. Сүүлийн 3 тоглолтод хожил авч чадаагүй. Ер нь гүн чинь яг бүр утаараа дундуура нэг юутай болохоос ер нь баг 7-8 хожигдсан юм биш. Он гарснаас хойш ер нь сүүлийн 12 тоглолтод авсан оноогоор Премьер Лигт 14-т байсан. Тэрний өмнөх 12 тоглолтод Премьер Лигт 11-12 сард ч алсан л та. 36. Тийм. Морган Рожерс л 33-ыг авсан. Морган Рожерс л нэг хідэн тоглолт дараалаад бүр амар тоглолцсон тий. Сайн тоглосон. Росс За Баркли өөртөө ховор хүн гол хийсэн. Энд чинь ингээ 1-1 болж байгаа шүү дээ. Унай Эмери бас энэ дээр яасан нөгөө Европын тэмцээнд байсан болохоор Росс Баркли гараад ирсэн. Тий. Хэнийг суулгацсан юм? Хин Буэндаг уу? Ононо хин хоёр тоглолт шүү дээ. Тулгуур дээр. Телемас уу? Куня. Луис. Энэ дамжуулт гэхдээ супер. Куня гэхдээ энэ ингээд Бруно Фернандес шин 16 болсон уу?
2-2 өгсөн. Голын дамжуулт нь. Доглас Луис карт гэх нэр. Шишко энд бас хийчихэ. Энэ бол ёстой. Өдөртөө их үеийн шишг бол хийхгүй. Голын тэнгэртэй. Нуган гараад бараг 6-7 хийчлээ шүү тийм. Шишко одоо гоё юу ядсан. Энэ багтаа тасцсан тий. Шишко он гараад 7 гол, Жо Педро 8 гол. Энэ хоёр л зуны солилцоонуудаас тэргүүлж байгаа. Дасцсан Энэ тий. бүр сони юм болсон шүү. Өөрийнхөө өндөр үү юм. Ашигласан үү тий. Цаа. Тэгэл ямар ч баг ингээд нэг тийм аягүй сайн байснаа гинт ингээ уналт сэтгэл зүйтэй ерөөсөө аягүй холбоотой энэ тэмцээн гэдэг юм тий. Тий. Тэгээд Астон Вилла юу байгаа юм л да. Энэ том Европа лигт бас ингэж тоглож байгаа учраас нөгөө бүрэлдэхүүний хувьд арай бас тийм зузаан юм шиг. Өнгөрсөн үеэр чи ядаж Рашфордгийн хоёрыг аваад Санчо одоо байгаа биз дээ. Санчо байгаа. Асенсио хоёрыг аваад Тий. тэгээ Санчо ер нь бүрэлдэхүүний хувьд арай зузаан. Тэгээд Рашфорд ч бүр илүү сайн тоглоод шүү дээ. Ялангуяа Европын тэмцээнд. Тэгээд ер нь зузаан гайгүй байсан чи энэ жил нөгөө хоёр тэмцээнд одоо яг хавар бүр унаад эхэлж байна. Гэтэ үүлэнчүүд уг Дуглас Луисаа авчирсан, нөгөө Леон Бейлигээ буцаа авчирсан гэдэг өнгөрсөн үйлшгээ бас нэг 2-3 хүн авсан шүү дээ. Морган Рожерс Бүр сургуулчлаа. Хами Абрахамыг бас авсан. Тэр Тэр нөгөө тэд нар өнгөрсөн сая үйл шиг 12 сард Рожерс нэг юу болов гэмээр тоглолцсон юм аа. Тэ? Зогсон болгоно ороод Буяа ерөөсөө тоглолт болгон дээр дамжуулт гол. 3 тоглолт дараалал 2-2-2 гол гэж лүү. Дубль. Тэ? Баадаг нь эргүүлсэн шүү. яг тэр тухайн үедээ Юнайтедийн хэсэг тараад дублийг өжчихсэн ш 2-1-ээр. Тэ. Тэр одоо энэ Премьер Лиг төрүүлж байгаа Арсеналыг хүртэл хоцсон шүү дээ. Тэгсэн. Төрүүчийн дугаар дээр хэдүүлээ нөгөө Бруно Фернандеш Манчестер Юнайтедийн нэг үйлрлийн гоолын дамжуулалт рекорд Дэвид Бекхэм 15 байдгийг нь эвдэх гээд 14 болоод ард нь ирсэн байна гэсэн чинь саяны тоглолтын дээр хоёрыг өгөөд эвдчихэж байгаа юм. Ингээд нэг үйлрлийн рекорд Манчестер Юнайтедийн 16 гоолын дамжуулалт Бруно Фернандешийн нэр дээр үлдсэн. Майкл Карик талбай дээр Олд Траффордтой ингээд 6 дараалаад хожсон. 6 тоглолт дараалан хожсон. Одоо Премьер Лигийн хүрээнд эхнийхээ талбайд байсан 6 тоглолтод дараалал очсон. Премьер Лигийн түүхэнд 4 дахь тасгалжуулагч болж байгаа юм байна. Свен Горн Эриксон, Карло Анчелотти, Мануэл Пелгрини, Майкл Карик гэж. Ингээд 4 дахь хүн болж орж ирж байна. Касимиро голтой байна. Өөрийнхөө манай Харер Кай гэж ярьдаг тийм. Харер хаяг бол хийсэн 7 голын энэ үлрэл Премьер Лигт бол бүртгүүлж эхлэе. Гэх мэтлэн Манчестер Юнайтед бол үнэхээр одоо үзүүштэйч гоё байна. Бруно өгөөд Касимиро мөрөгдөг нь хэд бол 5 болчихлоо. 5 болчлоо. Тийм тий. Тэгээ 2 тоглолт дараалчлаа ш. Ньюкасл эсрэг. Тий. Тэгээ гол нь маш хэрэгтэй ихний гоолыг оруулаад байгаа байхгүй. Тоглолтын яг нь 3-1 гол гэсэн гол байсан бол бас ч яг. Касимиро үлдчихсэн тий. Тий. Касимиро бол үлдэх хэвээр үлдэх хэрэгтэй. Одоо энэ Бруно Фернандеш хөлбөмбөгийн одоогийн яг тоглож байгаа ертөнцид байгаа хөлбөмбөгийн Европт байгаа одоо том лигүүд хамгийн шилдэг плеймейкер юм байна гэж би хүлээмжшэрсэн. Одоо яг идэвхтэй тоглож байгаа. Бруно гэж хийн авах гээд байна гэлээ. Нэг том баг. Тим яриа гарсан юм. Гарсан. Яг өнгөрсөн жил яасан шүү дээ. Бруно өөрөө нөө бага нууцсан болохоос би яг явах гэжсэн. Тий 12 сард нэг тийм ярилцлага өгсөн тий. Явах гэжсэн. Сая Бруно Фернандештай баг одоо аавна гэд төлөвлөсөн байна гэдэг ямар баг. Гэсэн чи Аморим л ярилцаж үлдээсэн. Хэрвээ явцсан бол би хідэн цом авчих байсан. Тэр багийг ихтэй нэрийг хэлэхгүй байсан шүү дээ. Тэгээ одоогоор тийм байгаа шүү дээ. Номер 10 дээр Бруно Фернандеш шиг яг ингэж плеймейкер хийж байгаа хүн байхгүй. Одоо чинь тэр Касимирогийн нөгөө нэг хиний Куньягийн гол дээр Касимиро сүр довтлоо эхлүүлээд явж байгаад нэг зог тусаа зогсож байгаа. Химэл хотонд үлдээд үү? Тийм. Тэгээд зогсож бишээ. Бөмбөг тууж явж байгаад зоод авангуутлаа уг нь Юнайтед сүр довтлоо эхэлчихсэн байхгүй. Тэсээ чи Астон Виллагийн хамгаалагчд ингэж буцаж байгаад тэгээд Касимиро зог тусаа зогсож байгаа байхгүй. Тэнгүүт Астон Виллагийн төвийн хамгаалагчд болон хамгаалагчид за сүр довтлоо зогсчлоо доо гэж бодсон чинь Касимиро Бруно Фернандеш руу өгөхөд Бруно яг тэрийг мэдчихэж байгаа айлын хамгаалалт ингээ унтарчлаа гэдэг мэдээ шууд Күнийг уралдуулчих. Тэгээ Күня уралдаж гарч ирэл нэг хэсэг. Яг иймэрхүү плеймейкинг талдаа найруулах талдаа бол одоо номер 1 нь ялчгүй Бруно Фернандеш. Өөр жигүүрийн тоглогч нар бол олон голтой байгаа. Одоо Майкл Олизерч гэдэг юм уу тийм. Яг 10-ыг ярьж байгаа шүү дээ. Зөвхөн 10. Одоо жишээ нь Кевин Де Бройноос хоошоо гэх юм уу те KDB-гээс одоо би яг ийм дамжуулттай ийм гоё уран дамжуулт өгдөг плеймейкер хийж хүн одоо л харахгүй л байна л да. Англи дөө. 10 номер өөрөө ер нь их уралцсан тий. Англи дөө. Дэлхийд.
Яг энэ Дэлхийд нодлон өвөлч баг араб руу явж гин гэж сурвал гарч ирсэн л та. хин Бруно. Бруног. Араб руу яваад араб руу хэд нугсан цалин. Одоо хэцүү байна шүү дээ нэрлэхэд. KDB гэснээс KDB чинь 4 өөр үлрэл 16 ассист өгсөн юм бэл шүү. Тэгэхээр амар байгаа тий. Нэг нь рекорд нь 20. За одоо Манчестер амар өндөр цалин авах болно шүү дээ. Эсвэл Баерн Интер рүү явах болно шүү дээ. Хин Бруно. Тий. Юнайтед одоо ингээл байлгасан тийм шүү Одоо дээ. Одоо Касемиро, Бруно Фернандеш хоёрыг үлдээх хэрэгтэй. Гэхдээ тхийн тулд одоо асар өндөр Бруно ч одоо за би бол ингэж тоглож байна гэдэг ингээд үзүүлж шүү дээ. Одоо Цалингаа хэдийн одоо бас За, өндөр авдаг. Хэдэн голын дамжуулт өгсөн, хэдийн ясныг харж байгаа үстэй. За энэ бол би бол үлдвэл одоо хэдэн жил тэдээл гэж Одоо хэлнэ бас шүү дээ. 300 эдийг авч байгаа. 300 ч бас Премьер Лигт Өндөртэй дээгүүртэй байгаа. Гэрээ Гэрээгээ сонглоо Гурван гэхэд дайм нэг за 400 500 авах юм бол та. Гэтэ 500 бол одоо бас аягүй дорхоод байгаа шүү дээ. Хаалт чинь 560-ыг аваад байгаа л хамгийн бий. 7 хоногийн цалиныг яриад байгаа шүү дээ. 7 хоногийн 500 мянган паунд. Витиниа ч ер нь нэг юм их тоглохгүй байгаа юу? Витиниа ч байрлаж байгаа Хойш. хойш. Ийм тоглолт. За жоохон хөгжилтцгөөе. Энэ болохоор Челси Ньюкаслын тоглолтын дээр болсон үйл явдал. За тоглолт эхлэх гээд байсан чинь шүүгчийг тойроод юм яриад байдаг нь ямар очир байна. Энд чинь Paris Saint-Germain-ийн тоглолтын дээр бас талбай гол зогсчод ингээд ийсэн. Яг хөө энэ юу юм шиг л шүү дээ. Росинерийн ярилцлагыг уншсан чинь бид нар өөрсдөө ингэж талбай голд яадаг тий. Тэг бараг шүүгчийг шүмжилсэн. Тийм наашаа. Холдохгүй байсан. Тий. Шүүгч ингэж гол зогссон. Бид нар уг нь чинь хүнд өөрсдөө тий тоглолт эхлэхийн өмнө яриагаа хийж хахад шүүгч яа тэнд юу хийж байгаа мэ гэсэн байсан. Шүүгчэн дээр бол янз бүрийн илүү хөдөлгөөн хийлгөө нэг камерлоо нэг нүдний булангаараа харснаас бусдаар их мэрэгжлийн байдалтайгаар энэ нөхцөлөдлөг бол ихтэйхэн аваад гарсан. Юу ярьсныг бол хамгийн ойроос сонссон баг. Харин за энэ дээр би нэг баг дуу оролт хийчтэй юм гэж бодод байна. Хүн андуурсан уу юу гэдэг. Игэр Тудор сая Ливерпултэй хийх тоглолтын өмнө за би намайг Игэр гэдэг сайн аарна гэдгсэн чинь ар биш байсан. Тэгээ юу вэ? Биш шүү дээ. Аарна гэдэг олцсон. Халдсан хүн хараад л аарна шүү дээ. Энэ Амар адилхан байгаа шүү дээ. энэ бол яг тэгсэн юм байна. Маш адилхан байгаа шүү дээ. Толгой нь бол ямар ч алга алга өгөөсөн. Хин ч андуурахаар байгаа шүү дээ. Энийн тэгээ бичтэл байдаг тий. Тэгээ дагуулаа сайхан бичнэ. Ерөөсөө камерын Нөгөө хүн одоо Арна биш юм чинь Арна гэдэг ахаар эргэж харахгүй байх нь зүг биз дээ. Тий? тэгээд андуурсны мэдээд нөгөө нь ч гэсэн эвтэйхэн зүгээр цээжрэн зогсоод гараад. Нөгөөтг нь гэхдээ хин гэлээ. Арай Тоттенхэмийн бас нэг арын алдны хүн гээгүй байгаа. Харин тий. Тудор бол ер нь яг ийм Арна Оо биш байсан байж тээ. Арна ачаа. Оо Арна энд байж тээ. Би энд байж тээ гэх нөгөөх нь орилсон юм болов. Хойноос нь харуулт гэхдээ ялгахааргүй юм. сая нэрээ юу вэ штэ Тоттенхэмийн талд байсан. Тоттенхэмийн хүн юм шүү. Тийм Тоттенхэмийн нөгөө Тудорчин ирээд удаагүй болохоор бас нөгөө хүнээ танихгүй байгаа юм шиг. Өөрийнхөө багийнхаа ч гэсэн Тоттенхэмийн талд байсан юм байна штэ. Ямар диксэн гэлээ энэ хүн нь бас нэг юм. Тоттенхэмийн л нэг стафын хүн гэж би зүгээр нэг харсан санагдаад их юм. Ийм л бүтлгүүд осолж удагч аваад ирчтэй. За тэгээ тоглолтын даймрын шилжцгээе. За Ливерпул ингээд хожигдоод ирсэн. Тоттенхэм ч хожигдоод ирсэн. Энэ Ливерпулийн талбай юм уу? Ливерпулийн Anfield штэ. Соуза. Йоо. Энэ Соуза гэж хаанаас ирсэн юм? 19 настай энэ Бразилиас авчирсан шүү дээ. Залуу биш үү? Биш. За энэ хүн ч бүр ингээд чөлөө цохол тарахаараа л Туруулын цогцол шиг цогтөг болчихсон юм Энэ байна. хүн ч одоо Жунинио Пернамбукано ч яваа. Премьер лигийн дөрөвтөх нь гэж байна. Хаддаг бариад. Авралын лигтэйгээ 5 болчихлоо бүр. Гоё нөө яг шууд чөлөө цогтоос бид нар сүүлийн жилүүд ийм их гол харддаггүй байсан шүү дээ. Хараагүй удаж байгаа шүү дээ. Нөө хин л хийж исэн Гол нь яаж л яаж хийх юм бэ? Ward Prowse ч гэхдээ хэнийг эвдэж чадсангүй тий. Бекмиг Нэг л дутуу болов хоёр ч дутуу. нэг дутуу. нэг үлрэлийн рекорд нь бол 5 байдаг юм байна. Бекхэм байгаас тий. Бекхэм байгаа. 2000-аас 1 оны үлрэлт байгаа. 2001 оны үлрэлт. Тий, 2000-аас 2000. За тэгээд тэрний нэгийн ард ирсэн байгаа. Месси бол Испанд бол амар өстэй. Испани шорош. Спанд бол хийжсэн. Нэг өдрөд хэд үү? 10 мар байгаа. За 10 ч юм бэ бас нэг 5 6 байгаа баха. За энэ нэг Драгушн бас хоёр алдчихаа.
Хийчихээр юмнуудыг зөндөө алдчихжээ Ливерпул тий. Энэ гэхдээ ер нь ингээд би бол ер нь за энэ нэгээр дуусах нь уу, хоёр тэгээр дуусах нь уу гэдэг Энэ хараа. өөрөө тайлбарлажсэн болохоор хамгийн гол энэ Арно Анчлотти нэг ийм хуучинсаг гэдээ би түрүүний гэдгсэн үр дүнгээ хамгаална гэсэн ойлголт бол үнэхээр байхгүй юм. Гэхдээ энэ урагшаа шахаж сүүлчийн чи хэд минут л Энэ тэгээд 90 минут тэнийг бүр хайчихын тий. Ричарлсон хайж энэ нөгөөх нь хальт зогсон ч орох юм. Тий угаасаа Муухай л та. Гэхдээ Коло Муаны дамжуулаад Ричарлсон гол хийж ин гэхээр л нийт санагдаад байна. Яг хаалгачаа шууд ирсэн хүн дээр Ухаалтай гэсэн чи арай ухаа. манай нутгийн Коло Моныг бас арай л Гол нь 90 минутанд ингэж алхасч хөлбөмбөг тоглож арай болохгүй. Шууд харъя. Эхний үлрэлтээ биш ээ. Үлрэлийн эхний тохиолдол биш байхгүй чинь. Харин тий харъя. 7 дахь нь уу. Тэгээд минутанд алдсан гол. 8 дахь нь. пижгэнт л бөөнөрөө ханарч гүгээд Ричарлсон ганцааргийн орчих юм тий. Тэгээ урагшаа шахаад Тий. Тэнгүүд нөгөөх нь Ричарлсон руу хатгаад өгчөнгүүд нөгөөх нь бас яг оноод пит хил зөөхгүй маа. Хальт зогсон чинь яалчгүй хаалганы урд юм болохоор тэр том хаалганд өнгөрөөд орох юм тий. Ингэж оноо алдахаас шаргагүй юм байл. 90 болно 90-с хойш минутанд алдсан гоолын жигсаалт нь Ливерпулийн 8 дахь гоолоо алдаж 11 дахь оноогоор үүнээс болж алдсан байна. Одоо сая магадгүй л ямар Росинер байсан бол за нэг 75 80 дахь минутын дээр Конатег оруулдаг ч юм уу тий. Нэг тэгс үр дүнгээ бол хамгаалахгүй юу. одоо Росинер Карик интерес харагдав. Шлот ч юм болохоор юун тийм ойлголт байхгүй юм л шүү дээ. Манай Марескач бас яг ингэж дайраад идэг өссөн сонин. Тий яар Марескас тийм байсан тий. Одоо ер нь ихэнх багууд бол нэг одоо бүр өнгөрсөн үеэрлийн Европа лигийн финал бол бүр Тоттенхэм 2 дугаар эхлээл нэг тэгс үр дүнгээ хамгаалсан шүү дээ. За яг зарим багууд нэг 60 70 малаас эхлээд за нэг сүүлийн 10 минут бол нэг тэгс үр дүнг хамгаалахад бас учиртай шүү дээ. Тэгмүүд Шлот бол бүр ямар ч тийм ойлголтгүй юм билий. Чи тэгээ Тоттенхэм Колоп аваргуудын лигийн цом авдаг дээр чи бас нэлээд ихтэй хамгаалцдаг шүү дээ. Тийм за яг бүх тоглолтод биш юм а гэхэд бол финал дээр үү? Тийм. Нэлээд ихнээс тий. Финал дээр бол. Тэгж жагаад бүр сүлд нэг ганц. зарим тоглолтын дээрээс үр дүнгээ хамгаалдаг болмоор байхгүй Шлот бол. Одоо энэ бол 10-аас 11 онд өөрсдөө 7-г алдчихсан рекордыгоо эвдээд Премьер лигийн түүхэнд байгаагүй рекорд болгоод бүртгэгдчихэж байгаа. Анти рекорд болоод. Одоо үргэлжлүүлээд Ливерпулийн хойрыг хэдүүлээ харцгаая. Ливерпул 90 аваргуудын лигт ороход яах нь вэ? Одоо Галатасарай тоглоно. Талбайдаа тоглоно. Тэгээд Брайтонтай, Сититэй FA цомд байгаа. Фулхэм байна, Мерсисайдын дерби байна, хожихгүй байгаа Палас нь байна, сэрэгцэн байгаа Юнайтед байна, сэрэгцэн байгаа Челси. Өөр баг байхгүй мó? Энэ чангуудын түүц юм уу? Үгүй одоо ингээд үлдсэн тойрог шүү. 5 сар 9-өөс хойш дахиад тоглолт байгаа л та. дараа Челсигийн араас Астон Вилла байгаа шүү. Дараагийн 8 тоглолт. Сая болохоор гол алдсан 8 тоглолтыг харлаа шүү. Бас л амаргүй. Чанга. Юнайтед, Челси, Астон Вилла 3-таа барыг дараалал тоглохоор Фейк байсан. авт яаж явах Сититэй таарсан. Тэр ер нь хожих хэрэг байна уу гэдэг. Тэгээ Паластай яаж тоглож байгаа юм бэ? Тэгэхээр ер нь та нэг Челсиг аврагууд лигт орохгүй гэсэн үгээ түрүүний үг буцаана уу да. Үгүй орохооргүй байлээ. Тэгвэл яшиг Брентфорд Ливерпул хооронд тоглолт нэр шийдчих юм шиг байна дөө. Хооронд. Тэгээд энэ Ливерпул чинь одоо Тоттенхэмийг харахаар тий 12 13 тоглогч нь бэртэлтэй. Дээрээс нь Вандавен торгуултай байсан тий. Тэгэл Премьер лигийн захын баг хожиж исэн багийг Ливерпул хожиж чадахгүй шүү. 7 сэлгээнд нь 7 тоглогч нэрлэгдэж байгаа шүү дээ. Ахтайм тэрний 2 нь хаалгач. Танах худлаа өөр багуудтай 3 актемийн хөө. Тий. оноо өгж өгжсэн. Яхаараа Ливерпул болохоор өгөхгүй. Одоо бүр хасагдах гадах чи юу оноох юм бэ? Одоо дууссан өгөхгүй болчихсон. Одоо тохино. Хаагдсан юм уу? 7 тоглогч сэлгээнд нь байгаа баг гэж боддоо. 2 нь хаалгач. 3 актеми, 2 нь хаалгач, 1 нь Коломоны, нөгөөх нь нь хин гарч ирлээ. Тэгээд ийм 7 тоглогч одоо юм уу тий? сэлгээнд нь. Эднийх үү? Тий. Тэгээд бүх багт 3 оноо Шавис өгч. юмс хэвгүй. Шавис юм. Ер нь бол 2 тоглогч л байсан ингээд ойлгочиход Бүх багт 3 оноо өгч ирсэн шүү дээ. Тий. Ягаад өхөөлч. Тэгвэл Ливерпул ярин формын үед яг ийм таар болж. Уг нь одоо өнгөрсөн юун дээр би нэг ярьжсэн шүү дээ. Киркесийг ороод Робертсон тоглох хэрэгтэй гэсэн. Миний үгийг авсан байлээ. Энэ Робертсон гарч иж тоглох. Шави Симмонсыг 70 малын саяар авсан. Тэгээ энэ бас жоохон буруу 8 болцсон уу? Энэ Тодор модорос болж гинүү? Тэгэж тодорч хамаагүй л дээ. Тодор Томас Франки. Үгүй одоо ингээд Шави Симмонсыг ингээд гоё тоглоулахгүй тэр энэ гялцжсэн шүү Лайпцигт. Тэгээ одоо гялцгаа болчлоо гэдэг чинь дасгалжуулагч нарын ороо бусгай байдлаас болоод байна уу? Мэдгүй. Ирээл Томас Франктэй байхад л тоглож чаддаг шүү дээ. Харин тийм. Симмонс урд нь Кейн байсан бол Симмонс гоё тоглох. Тэхүү. Урд нь Кейн Хүнээсээ болоод байгаа юм уу?
харалтаа Ришарлсон байгаа, Соланка байгаа, Коломоны. Гоё Ричардсон энэ чинь бас яг ингэж байнга тоглохгүй байгаа шүү. Томас Фрэнк чинь тий. Ядаж урд нэг хэсэг бүр ингээд бүр баг 5 6 тоглолт ерөөсөө бүр бүрэлдэхүүн байхгүй болгоо эц. Өвлөрлийнхэнд нэг тоглож байгаа тэгээд сэлгээ болохцол та. Тий. Тэгснэ буцаага зүйлдээ бүр гол орхоо байгаад буцаага гаргана лээ. Гэхдээ Егор Tudor бас энэ дэр хөөхөн чиш юу хийсэн бэл. Tudor-ын анхны оноо юу? Анхны оноо. Тэгээд анхны оноогоо бас зүгээр аваагүй тактикийн нэг өөрчлөлт хийсэн байлээ. За Тэр нь шаруу зовсон. үгүй 20 дугаар давхраар алсын дамжуулалтыг ирсэн одоо ихтэй нэг Лондонын 3 багтаа тоглосон шүү дээ. Арсеналтай тоглосон Фулхэм Гурванд нь тавилсан шүү. Гурванд нь хожигдсон шүү дээ. Тэгээд тэр тоглолтыг бодвол алсын дамжуулалтыг хамаагүй өндөр хувьтай хийсэн шиг тоглосон байлээ. Угаасаа дундлын шугам дээр хэцүү гэдгээ Ливерпулийн дундлын шугам те Макалистер одоо Субслай чи баруунд гарч ирлээ. Тэгээд бусад тоглогчдыг Грамберг энтрийг түлээ энэ эдийг алгасаад дамжуултуудаа өгчөё гэд. Тэр нь сая сүүлийн голыг ер нь бол авчирч байгаа байхгүй. Тэр нь Ричарлсон айгу зөхиод байгаа байхгүй. Эхний үеийн төгсгөлд бас нэг мөргсөн, хоёрч мөргсөн. Саяны нэг онооч нэг унахчихсан багт хэрэгтэй болсон байгаа. Хэрэгтэй. Одоо дараагийн төрөгчүүд Нотин геймтийг. Унахгүй төлөх хөрсөлдөө. Ер нь 15-д явж байгаа Лидсээс хойшоо энэ дөрвийн ер нь нэг нь л унах гэсэн үг. За хоёр нь ч юм уу. За Tottenham-ийн хуваар болвол Sunderland, Brighton, Wolves, Aston Villa, Leeds, Chelsea унахгүй юм байна шүү дээ. 15-аас 18-д явж байгаа дөрвөн баг. Тэнгүүд тэр шарлуус нь одоо хоорондоо эдгээр хоорондоо гэсэн. Тэгээд Tottenham тэр Nottingham Leeds-ээ хожчиход л ер нь гайгүй дээ. Одоо Nottingham-ээ хожиж чуу. Wolverhampton-тэй таарах юм биш үү? Leeds ч юм бол Brentford, Manchester, Wolves, Bournemouth, Burnley, Tottenham, Brighton, West Ham бас гайгүй юм байна. За тэнгууд тэр Nottingham хэцүү. Nottingham ч Tottenham, Aston Villa, Sunderland, Chelsea, Newcastle, Manchester, Bournemouth. Nottingham ер нь бол хэцүү. West Ham болохоор Aston Villa, Wolves, Crystal, Everton байна. West Ham бас Nottingham-ыг бол арай гайгүй байна. Newcastle, Leeds. Тэгээ West Ham ч хэцүү юм байна да. Бас West Ham, Nottingham хоёр. Ер нь баг хамгийн хөнгө хуваартай Tottenham юм шүү. Tottenham одоо он гараад ерөөсө 2 хон бол авж байгаа. City, Liverpool-ээс шиг. Танайх одоо энэ Nottingham, Sunderland, Brighton, Wolves дөрвийг хожчихгуудаа сүүлийн дөрвөө зүгээр тараach болж байна уу? Тэр үед бас ойлгомжтой болчвол өвж болно. Энэ дөрөв хожихоч ойлгомжтой бол. 37 дугаар тойрогт бас хэрвээ үлдэх нь ойлгомжтой болчвол бас яриа хөрөө байж болно. Тэгэл үлдсийн тараахгүй юм шүү. Авцгаа гэл ууцгаа эзэлгээ гэл. Ливерпул бол тарахгүй байна шүү дээ. Одоо ч Ливерпул айгу хүнд үйдэнд хаарчлаа гэсэн. Яах юм бэ нөө? Ер нь Nottingham унах магадлал айгүй их. За тэгээд West Ham унах бах уу? West Ham сая тэгээд City-гээс оноос салгаж 29 болсон. Үгүй West Ham гайгүй. нөгөө Burnley Wolverhampton хоёр бол Санто ч гайгүй тоглох гэдэг. Тэгээд энэ дөрвөөс нэг нь л болох гэдэг. Цаана угаасаа угаасаа унах хэрэгтэй хоёр баг байгаа даа. Wolverhampton, Burnley хоёр. Тэр хоёрын магадлал 99%-аас бутархаа гараад дээшээ. За бараг 10 оноо тасарсан. За тэгээ он гараад хожоогоо хоёр баг байгаа нь Nottingham, Tottenham хоёр. West Ham ч бас нуун шпритуудтай гайгүй сүүлийн үед арай гайгүй болдог. за ингээд юм дээгүүр байгаа багууд ч бас ингээд хөснөгтөр гардаг. Доогоор эд ч бас ингээд гардаг шүү дээ. Дондуурх идрээс гардаг. Гоё гоос тээ. За ярин дороод явж байгаа. Үрдэн хөснөгтэй хараад тэгээ завсарлахгүй бол өөр. За өчигдөр шин Brentford Wolverhampton нэг оноо авсаа. оройтсон бороо олчих гээд байна да. Он гараал оноо аваад эхэллээ тий. Маш олон тоглолт тэнцээгээр Brentford шууд Wolves-ыг бас хожиж чадахгүй л байна тий. Хэцүү байгаад. Арсенал хүртэл тэнцсэн шүү дээ. Ливерпул хожигдсон шүү дээ. City чинь West Ham-тэй тэнцээд ер нь бол 9 оног илүү болгосон шүү дээ. Тий. City бол төрүүлэхгүй юм байлээ. Тэгээ Pep бол яг хөө тэгжилээ. За манайх нэг тоглолт илүү дутуу байгаа. Тэгээ Арсеналтай тоглоно. Ер нь 3 онооны зүрх гэж ойлгож байгаа болох юм байна. Юунд бадрангүй. 6 болгоно, 3 болгоно гэдэг. Нөгөө дутуу нэгэ хожоод Арсеналыг хожиж байгаа гэж тооцчихлаа. Илдийг нь та бас тий. Манай Илдид шиг л ярьсан биш тий. Guardiola та хоёр ч ер нь жоохон бас нэг ам ойролцоо байна үгүй. 6 тоглолт тэнцээг өнөрсөн шүү дээ. Энэ удирдлын бол хамгийн олон. Ер нь гол бас багтахад байна тий. Энэ удирдлын бол ер нь бас хавар иржээ ялтчихгүй. Тоглогчдын ачаалал, гүйцэтгэлийн юу энэ төр бол харагдсан. Бараг тал нь гол хийж байна. За хүснэх тим байдлыг харахаас Brentford өчигдөр 45 дахь оноогоо авсан. 7 доо бичигдэж байгаа. За Chelsea-д харалтаа 3 оноо. Aston Villa-гийн оронд Chelsea орох маань. За энэ Арсенал төрүүлээд тэгээд Manchester City, Manchester United хоёр бол
авралын лигийн ирэх бол тодорхой болчихлоо тийм үү? Энэ гурав бол яг энэ формороо. Их өндөр. Одоо тэнгуут яах вэ? Энэ урдлын хоёр маань бас манайхтайгаа адилхан муу байгаад байх юм тий. Тэгээд яг л 60 жагуунц гэдэг шиг нэг нь мултрал хоёр. Челсигийн нэг давуу тал нь бөмбөний зүрх байна да. Орох байх тий. За дундуур Тийм бөмбөний зүрх нэмэх 18 тий. дундуур нь Брентфорд гүйчих үү. Гүү энэ Брентфорд морд гүйж чадахгүй шүү дээ. Чадахгүй. Тийм түүх байхгүй шүү. Удамд нь байхгүй. Челси ч бас ихтэй жоохон хүндэрхүү юм байна. Тэ City, United, Brightonтэй, тэгээ Nottinghamтэй, Liverpool, Tottenham, Sunderland Харин тийм. жоохон хүнд юм. Тэгээ би харин Миний унагцсан Tottenhamтэй л өгөх юм уу гэдэг. Миний унагцсан Эвертон дээшээ гүйж миний амруу нэг таситал алгадаасан. Нэг мөр яршиг цал. чадахгүй. Яг тэгж олон дараалж хожих чадвар байхгүй. Хэцүүлтэй. Brentford сая уг нь хожигдсан бол гоё болсон. Барахаар. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад орж ирэхдээ Европын бусад лигүүд болоод өнөө шөнө, маргааш шөнө, нөгөөдөр шөнийн хувааруудаа харах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгээр олзъя. Нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. Германы Бундслиг Leverkusen Bayern гэсэн тоглолтын дээр хэдэн ч удаавар үзүү, хэдэн ч улаан хуц өргөгдүү ахтрал юм боллоо. За энэ дээр тоглолттой Патрик Шикийн дамжуулалтаар Гарсияг олцсон. За Жирона тоглож байсан Испани залуу. Бундслигт бас Шави Алонсог хэлсэн 8 минут юм л дээ. За нэгтэг болсон. Энэ дээр Жонатан та гол оруулсан. Гэхдээ та жоохон гимшингүй гол юм баяр. Тэгээд яагаад гэвэл ийм болсон. Өөрөө мэдчихсэн юм шүү дээ. Гар нь хөтсөн үү тий? Та ч гэхдээ энэ чинь хуучин баг юм лөө. Тийш дээ. За тэгээд вар үзээд гар хүрсэн байгаа учраас энэ хүү голыг цуцаллаа. Химэн шүүгч хэлснээр тоглолт үргэлжилсэн. Мэргэжлийн амар дуу оруулагч ажиудлаа. Өдрөөс хойш дуу оруулаад байх юм аа. За энэ дээр Яа. нэг англиас ирсэн нэг хүү Дахиад дуу оруулаад. шаруу зүгсэн шийдвэр буруу байсан. Маш аюултай такл хийсэн учраас шарууцаа цуцалж улаан болголоо. Химэн улаан хуц өргсөн. Тэгхэн Джексон өгч чам. Николас Джексон хөвгцсөн. Таньдаг хүн үү? Таньдаг байх уу? Таньдаг хөөлтөө. За энэ дээр Harry Kane гол оруулсан. За Кейн өмнөх 2 ч тоглолтыг ийчсэн. За эндээс бөмбөг аваад энэ дэр ямар муухай алгуурлж орж иж байна. За тэгээ вар үзсэн чинь дахиад гарнаас нь бөмбөг ойсон болж таарсан. Тооцоо шуулсан бичлэгээс үзэхэд бөмбөгөнд гар хүрсэн байгаа нь илэрхий харагдаж байгаа тул голыг цуцлаа хэмээн голыг цуцлал тоглолт үргэлжилсэн. Гэхдээ юу сайхан ууж жоохон За энэ дээр хоёр өрнийхөө хооронд тий. Луис Диас тоглолтын 69 минутанд албан эснийг гол оруулсан. Сайхан хоёр өрнийхөө Лизе хооронд. тэр хараа. Их гоё дамжуулт гаргаж өгөөд. За энэ дээр 11 шүүгч Вар Бирүүн үзнэ. давхад орцсон. Шаалгч Бирүүн давхад орсон. Диаз. Хоёр дахь шар. Хэнийг хөтж байгаа? Диазыг хөрч. Луис Диас. За яаж жүжигснийг харцгаая. За бөмбөнд хүрхийн хувьд бол хүрсэн. Нэгэн театрчилж унсан юм байл л дээ. Театрын баяр болох гэж байгааг ч хэлэх үү. За энэ дээр дахиад тоглолтын цаг дуусаа шүүгчийн мэдлийн цагт Leverkusen Jonas Hoffmann Вар бол хид хидээр дахиад дуусах. энд ямар нэгэн алдаа байсан учраас энэ хүү голыг тооцохгүй хэмээн тоглолт үргэлжлээ. Дахиад тооцоог. Йоо. Ингээд нэг нэгэ харьцаатай Leverkusen Bayern оноо хуваажээ. Вар байгааг бол хид хидээр дуусах юм. Мэдгүй энэ. Ганы 4-3 ч юм. Тий. За ингээд нэг нэгэ харьцаатай өндөрлөөд Ер нь яг шүүгч үзмжээр аль нэг баг нь хожуулаад дуусгах байсан л тоглолт байна тий. Дээр шүүгч үзмжээр айгүйх шийддэг байсан. Bayern энэ тоглолтын дээр ингэснээр хожигдож яваа нөхцлөөс 19 дэх оноогоо өөрсдийн болголоо. Ер нь бол гол эхний голыг алдсан тохиолдлыг нэдрэл их юм байна. Гэхдээ тэрийг бол зөрүүлж ингэ. Эхний голыг алдчихаа зөрүүлээ 5-ыг хийх ч юм уу тиймэрхүү. Тэгвэл он гараад баг тоглолт болгонд л эхэлж алдаадсан шүү дээ. Тэний маань гол дээр зогсчоо. 30 дээр зогсчоо. Тэгээ өөр ядаж ах нэмтээд 2-3 тоглолт байсан гэдэг. Левандовскигийн рекорд ч баг хэцүү л болж ах шүү байна. 40 үстэй. 41 үл үү? 41 болгоцсон. Миллер 40-ыг 41 болгосон. 40 болгосон. Нөгөө рекордыг бол эвтгэл хэрэгтэй гэсэн. Нэмтээд сүүлийн Челсигийн улаан улсын рекорд эвдэгдэг үү? Манай хүн чинь тэр Германд очсон
улааныхаа түүхийг цааш нэгээд өргөжлүүлээ явж шээ. За 26 дугаар тойргийн үр дүн сая бол 20. Тэр маань нэрээ ирэх бах тий. Ирэн шүү дээ. Одоо тэгнь Дилапи оронд. Дилап аачаа. Биш Джексон байсан хамаагүй дээр байсан. Дилап дээр нэмэгдээд яг сонголттой болохгүй. Дортмунд хоцсон байна, Франкфурт хоцсон байна, Хофенхайм тэнцсэн байна, Хамбург Кёлн тэнцсэн байна. Майнц харин гайгүй байна жаахан. Унион Берлин хоцсон. Уурс фишер шүү дээ нөгөө. Дасгалжуулагч гэсэн. Штутгарт Денис Ундавын гол уу? Тэгсэн үү? Энэ чинь 4-5 тавьжсэн ойлголтоо. Ундаа бас голд оролцсон тоогоороо Harry Kane, Michael Olise хоёр. Ундаа гоё гол оруулж явах шиг байсан шүү дээ. Энэ гурав зэрэгцээл явж үлээ. Ундаа ер нь Германы шгшээ дээр Ундаа тэр нөгөө нэг юун дээр Европ лигт лүү те. Бас гоё гол оруулж ирсэн шүү дээ. Европ лигч. ундаа гэдэг шүү дээ. Юу гинэ? Ундаа уу гэнэ. Ундаа уу гэсэн үг юм уу? Нөгөө drink water гэдэг шиг. Монголоор ихгүй. Монгол хэлбэр нь. Ундаа. За. 26 дугаар тойрог. Испани Ла Лигийн 28 дугаар тойргийн үр дүн бас хамтдаа. Испанд нэг аягүй холоос гол оруулсан байлээ. Гүлээрөө. Би ёстой тоглолт үзэн. Ардаа гүлээр. Ингээд байгаа маа. Нэг 70 метрээс хэтэрхий их гол арахаар ингээд аль нь аль уу гэдэг. Цэгээ ялгахаа байсан хэмээн шиг л юм. За яг хөө жоохон баярхаг дээ тий. За Рафиня хэтрик хийсэн. Тэр чинь саяхан л бэмгэнжсэн үг биз дээ. Одоо ч бэмбэгнэ байгаа. За Реал, Барса, Валенсиа гэж түүхэн клуб байлаа. Түүхтэй байлаа. Нөгөө хүн зэрэгтэй байснаа л яриад байдаг гэдэг шиг. Валенсиа тийм болж байна. Оргил үе яриул Авид ярих болчихдоо хамгийн сүүлд явж байгаа багш. Авид хамгийн сүүлтэй 21 оноотой. Давид Вията үе яриул ярихаар өстэй. Валенсиа Тэгэл тийм бол. Авруудын лигт 2 жил дараач финалцсан багтаа юу ярих вэ? Жирона Билбаог харин одоо ч болсон байна. хүн тэгж илүүл итгэхээргүй болчлаа тий Валенсиа. Санхүүгийн асуудал. Одоо залуучуудад энэ Валенсиа чинь тийм баг байсан юм аа гэвэл за арай судлаа байлгүй. Энд чинь Валенсиа нэр хятад эддэг лөө. Тий нэг Аз яг 100% биш. Тэгээ сүүлийн ковидын үеэс хойш ер нь нэг санхүүгийн асуудалтай. Үргэлжлэл яваад. Виа, Силва, Мата Тий. ганцаар байсан тий. 8 хийч гэсэн том Солдадоо ч гэсэн тэнд их тунд ажиг байсан мэт. Тий. За ингэсэн болвол Испани Ла Лиг ингэж өндөрлөө. Италийн Сери А лигийн 29 дугаар тойргийн тоглолтуудаас нэг тоглолтыг онцлог хийсэн бол Италиас ахын баг шүү. Италиас. Лацио хоцсон учраас бас. Тэгээ энэ тоглолтын дээр Милан ерөөсөө тийм төдийлөн гайхалтай тийм бишээ аюултай довтолж ирэн чадахгүй байгаадсан. Милан ер нь сүүлийн үед хүмүүс нь бүгд байсан. базаахгүй. За энэ манай Марусичийн дамжуулалтаар ингээ бийдүүлэнгүү те. За хаалгач гэж хаалгач яг хажуугаараа. Харин Маниа автчихлаа шүү дээ. Маниа Тэ манай уг нь хөрсөн. ойлгоод шулуун явсан бол хаачих гад ойлгоод явуулахаар алдаад байгаа юм уу яа да. Марушич ч ер нь сүүлийн үед их голтой тийм. Гэхдээ Марушич ерөөсөө нэг аюу олон жил тоглож одоо ер нь харин нэг төвшөнд одоо юу гэдэг юм тэгш тоглогч гэдэг чинь Марушич байгаа байхгүй. Ямар ч үед муу тоглоно гэж байдгүй. Нөгөө үзүүлдэг л үзүүлдэг. тий ингэ яг хаалгач өдөөс мөрчиж байгаа. Фофана юу? Милан үнэхээр унжгаар тоглосон. Энд нэг Орсон ч тооцдгүй маа. Гараараа бүр засцсан байт. Одоо энэ хар. Ингэж гар ураад дахиж бүр ингэж гар ураад. Синана. Энд дээр Рафаэл Яо байсан уу? Их дурамчхан гарна лээ. Бүр Алигри аргадаж маргадаад. Гэхдээ ер нь Миланыхын хүн дутуу байгаагүй. Нөгөө гимтээд идэг Пулисич хүртэл байсан. Ляог бүр 66 дээр суулгацсан юм. Яг тэр бичлэгийг би харсан л та. Маньон энэ төр арга. Тэр харин гэхдээ буруутсан баха. Ляог 90 хүртэл байлгацсан бол Ляо нэг юм хийчих байсан баха. Тэр яа суулгасан юм бол Энэ гэхдээ hodж байгаа тоглолтын дээр манай Сари бас салгиж байгаа шүү те. Нэргэж байгаа шүү те бас. Би яагаад яадаг ингээд. Улаан авч үзье гэж бодсон юм уу яас. За ингээд нэг тгийн харьцаатай Лацио Миланы тоглолт өндөрлсөн. Бусад тоглолтуудын үр дүн хамтдаа харцгаая. Өчигдөр шөнө Фиорентина Кремонезег 4-1-ийн харьцаатай хожсон байна. Сонь те. Кремонезе чинь хожигдлгүй үйлрэлийг эхлүүлж ирсэн баг. Тэнгүүт ерөөс нэг ч хожилгүй үйлрэлийг баг 1-2 сар явсан Фиорентина те. Энэ Комо ч бүр орлоо. аврагын лигт орохоор Орлоо.
Орлоо. Ромаг ингэчлээ шүү дээ. Тий. Түүхт Ромаг. Орлоо. Тэгээ ядж хахад энэ жилийн Рома чинь нягтарцсан Рома. Дажгүй Рома. Нилийн ойрхон явж байгаа шүү дээ. Ерөөсөө ингээд Рома харин сүүлийн үе жоох унаад байна. Ювентустай 3-3. Жинод хожигдсон. Жинод ч нөгөө Даниэл Де Росси байгаа шүү дээ. Дасгалж удирдсан. Тэгээд хожигдсан. Болониата сая Европа лигт тэнцсэн. Комот хожигдчлаа. Одоо дахиад Болони. Рома нэг тийм унаад Жоох унаж. Гэхдээ айгүй олон таньдаг нэрс байгаа юм. Бүрэлдэхүүн зузаан. Хинийгээ гаргахаа яг нэг тийм багаа олохгүй байх шиг байна. Юу тэр вэ? Рома. Аа. Яг хэнийг гаргахаа мэдэхгүй. Айгүй олон гараагаа сольж үзэж байгаа. За тэгээд Миланыг Интеригээ хожоод нэг оноо дөхүүлсэн чинь байхгүй. Баггүй. Өөрөөсөө тэгээд Интер нь ч тэнд Атланта тэнцээд л явж байна. за ингэсэн болол Парма харин Ториногийн талбайд очиж өстой жинхэнэ нам тавиулсан. Нөө Че Адамс байгаа шүү дээ. Торино ч. тий. Тэгм Че Адамсыг дагаад айгүй их тийм нөгөө Шотланд нөхдүүд Италид айгүй хотсон мэл. За Францын лиг 26 дугаар тойргийн үр дүн. Парис Сен-Жермен Нантын тоглолтыг Челситэй их тоглолттой холбоотойгоор лигээс нь хойшлуулж Лигээс хайр үзүүлсэн. Энэ хавар болгон ингэн тий. Ингээ нэг жалга довны Одоо уг нь аргуудын лигт орж байгаа тэгвэл Англи багуудыг хойшлуулах юм бол бүтэхгүй юм болох юм. яаж их зургуулаа орж ирдгийг хэл. ингээд Францын лиг ингээд нэг нутгархаад байдгийн. Энд ч бас амар том давуу тал. Хоёул бас хайрлж шүү дээ. Тэгтэл Ньюкасл, Челси хоёр хоёулаа хоорондоо тийм Тоглолцоод очих гэж байлаа. Тэгээ хоорондоо тоглоод. За энэ дээр харин Ленс хожигдсон. Тийм билий тий. Дорианд хожигдсон. За Страсбург хожиж чадаагүй. Парис FC гэдэг. Парис Сен-Жермен хөршиг. Монако дажгүй байна. Нөгөө нэг аврагуудын лиг давхар тоглосон. Тэрнээсээ салаад нэг сайхан нэг юм юу яаж шиг. Гой чөлөөтэй болж тий. За тэгээ Марсель хоцсон Осериг. Осерч унжин да. Унах төгч байна. Мэц бол баг унтсан. Мэд тэгээд сонин унахын тэгээд дараа жил буцаа ороод ирдیں۔ Тий. Яагаад тэгээд доор очихоор азаргалаад байгаа юм байна. За иймэрхүү тоглолтууд болсон болвол за өнөө шөнө байгаа аврагуудын лиг маргааш шөнийн хуваарьудаа хэдүүлээ. Телевизүүдийн хуваарь, сугуудын хуваарийг харцгаая. За Спортын хариугаа авч чадахгүй юу? тий, одгийтэй ярьж байгаа нөгөө юу яасан те? Цаг сонгож магадгүй учраас дөрвөн өөр сувг дээр зоож өгсөн байж байгаа. Аль алиг цаг сонгож магадгүй гэж бодож байгаа. Ер нь бүх тоглолтууд 1:45-аас Спортинг Бодо Глимт байгаа. За яг 3 тэгч гэсэн боломж байгаа шүү. Тийм учраас Баяр Аталантаг бол ер нь цаг сунгах байх гэж бодоод байсан. Арайч тий. за тэгээ нэг юм давцалгүйгээр Тэр бол араас нь тоглолт орж ягаад сонгохгүй? Тоттенхэм Атлетико яах юм? Цаг сонгох юм. Харин За Бодо Глимт ингээд шүүгийн 8 уу? Магадлал айгүй их байна шүү дээ. Гэхдээ гэхдээ Спортинг талбайтай стаж жинхэнэ эргэжирж магадгүй ч Спортинг шүү. 3-0 ч магадгүй ч. Гэтэ Бодо Глимт болон тэр сэтгэл зүйн үнэхээр Би бол Манчестер Сити, Реал Мадридыг талбай дээрээ 3 тэгдээд эхэлснээс Спортингд бол илүү итгэж байна. Тэгээ тэр Армийн сэтгэл зүйч чи яалтчгүй сайн ажиллаж байна. Хайрын сэтгэл зүйч. тий. Ямар хүн Бодод Бодо Глимт. бодод байгаа хөлбөмбөг ерөөсөө мэддэггүй. Гэхдээ Сүнөгч сараа угссан зэргээр эсгэгч. явсан. Гэвстэй. Тэр эсгэгч хүн яаж ялалтанд хүрдэггүй, яаж сэтгэл зүгөө бэлддэггүй, яаж уналтаас гарч ирдэггүй гэдэг лекцийг Бодо Глимтийн 80 настай хүүхдээс 80 настай бор хүртэл зааж байгаа гэсэн. Тэр хүн чинь тэгээ аврагуудын нэг төрүүлэх зорилготой гэж ярина лээ. Тэр хүний чинь Тэгвэл өөрөө амьдралтаа бөмбөг өшгөлж үзээг хүн гэсэн. тэр тийм сэтгэл зүйч Дортмундд жишээ сая хэрэгтэй гэдэг нь харагдчих шүү дээ. Дортмунд өөрснөө хожицсан хэрнээ тэр нөгөө эргэн хэрэлтээс баг юм айцсан одоо талбайд нь очингууд нөгөөдүүлчихсэн алах байх гэдэг нэг тийм юмтай очоод ерөөсөө эхнээсээ тэгээд тэрэндээ өөрсдөө очигдсан шүү дээ. Тийм. Бэмбигнэтэй. Тийм. Тэгээ өөрсдөө баг бөмбөгнөөс зөрөөд Тийм байд. сэтгэл зүйч бол үнээрээ баг болгоно л хэрэгтэй. Харин тийм. Одоо тэгтээ баг Тэр баг ингээд болгон сэтгэл зүйч байгаа бах тийм. шинжлэх ухаанч байдлаар ханддаг болчих тээ. Яг нөгөө хөл бөмбөгчд тэмдэртэй хамтрахаас илүүтэйгээр тийм мэрэгжлийн сэтгэл зүйч ч гэдэг юм уу. Тэгээ бүр өөр байдлаар орж ирж Үгүй одоо чинь хараа тий. одоо чинь манай нөгөө нэг чөлөөт бүхийн баттуулга дасгалжуулагч байна шүү дээ. Одоо нөгөө хин лав гэрэл зааны багш.
одоо тий манай Баярагийн Наранбаатарын энэ чинь багш байсан. Баттулга дасгалжуулагч маань одоо энэ Монголын сагсан бүгд очсон нөө лиг дээр сэтгэл зүйч энэ хийгээдсэн шин өдөл мөдөл лав тийм байсан. Энэ жил байна уугүй. Тэгэхээр нөө манай сагс чинь бас сэтгэл зүйчдийг сайн сэтгэл зүйч хаана байна авчирдаг болсон юм байл шүү дээ. Тэгэхээр л ингээл өлөн бүг бүрл ингээл бүх ялалт тэр 3 оног авахын тулд бүх л аргыг бүх тий юг л Тэр чин давуу байдлаа хадгалах мадгалах гээд одоо танаа сэтгэл зүйч чинь аймаар ажиллаж байгаа шүү дээ. За одоо CT-ийн бүгд аймаар дайрна. Стjon ерөөсө чихтүүжлэн морилно. Энээс ерөөсө айхан байхгүй юу гэдэг юм. Тийм хэлж байгаа байлгүй тий. Бид хэд бодлоо өөрсдийнх нэг яг юу гэж хэлдэг нь мэдэхгүй болохоор өөрснийхөө л яриад байна шүү тий. Тэгэхээр бодог клим тайг бах уу? Тийм тэгэнгүүт одоо тийм Ливерпул мэдээж хэрэг хамгийн аймаар иргэн ирдэг баг. Тэрэн дээр нөгөө Галацарагийнхан өөрсдийн сэтгэл зүйчдэрээ бараг л ингээл нүдэн хандсан бясалгаал ирж байгаа юм байна. За Европа лиг конференц лигийн хуваар Брага Ференц Варушийн тоглолт нөгөө Португалийн өөр баг Порту Штутгарттай зэрэг тоглож байгаа учраас логистикийн одоо асуудал үүсгэхээс сэргийлж эрт тоглуулж байгаа 3 сарын 18-нд аврагын лигийн өмнө 23:30-аас тоглуулж байна. Цэргийн баяр гэдэг ингэсэн юм бах гэж бодсон шүү. Үгүй хоёулаа Португалд болохоор хотны ойролцоо. Хотны ойролцоо нөгөө 50 км-ийн радиус дотор зэрэг болохыг болдгоо мэн л Wi-Fi-гаас. Тэгэхээр юу Тэр бас зохион байгуулалт хэцүү баха. хэцүү болно. Тэгээс 50 км радиус. Хоёр тоглолт зэрэг. Манай Барсагийн маргааш цуглан гэсэн цэргийн баяр. Тэгээ дээрээс нь нөгөө шинэ ерөнхийлөгчийн баяр гэдэг. юу тэр Испанд байгаа нөө Монголынх нь нөө Монголынх уу? Испанд бол ямар ч хамаагүй шүү дээ. Энэ үн чи одоо Лапорта гаргасан бас л Монголд халбын ясны нөө Ставын юу сонгол өөрийнх нь дарга байлаа. Сонгол Ставын өдөр болсон сонгол. Өнгөрсөн дугаар дээр тэгж хэлэл гарч байгаа юм шиг л. Лапорта сая юу яасан гэсэн цагаан сараар одгэр бас нэг гарын бэлэг явуулсан гэсэн. Монголд сурталчилгаа. Өнгөрсөн футбол токийн дугаар дээр тэгж хэлэл гарчлаа. Сая бүтцэн өдөр гэхдээ яг сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн 102 мянган хүнээс нэг 42 мянган санал өгсөн юм билээ. 50% дэч хүргэн. 50% дэч хүргэн. Тэгээ 42 бас 40 ойл юм шүү дээ. 102 хэдэн байдин тэгээд. Хэдэн микрээр зөөсөн юм. Мэдхгүй. Тэгээ явцсан талан саналаа өгөөгүй тэгээ. Тэгээд Лапорта ялцчих байгаа юм уу? Яг санал өгсөн хүмүүс дундаасаа нэг 70% санал өгсөн юм билээ. Ялцчих байгаа юм уу ер нь? Бүр одоо дахин сонгол болохгүй. Доотлол нь хэд байх хэвээр байна. Дүш гарчвал гайв юм болов уу? Тэгээд 50-аас дээш одоо 100 хэдэн мянга 3-1 юм гэдэг юм болов? Харин 3-1. Тэгээ одоо тэргээр ялцчих байгаа юм шүү, тэ? Сонирхолтой. Тэгэл сонгуульд сайн ажилласан Баяр хүргэе. баяр үргээ. Илдис. Тэ одоо гавьяат бол бат үстэй. Барсагийн актемэс. Тэгээ найраа их ч юм уу одоо? тийм маргааш нэрч. Яа. Сэргийн баяр гэдэг уулзсан гэж шүү дээ. За хэдүүлээ дуусгая да. Энэ 7 хоног аврагын лигтэй, Европа лигтэй, конференц лигтэй, Германы Бундслигтэй, Английн Премьер лиг байгаа болов? Бага. Эх 7 хоног байхгүй шүү дээ. FA цомын тоглолтууд байгаа. Энэ 7 хоног бас нэрээ Манчестер Сити, Арсеналын лигийн цомын финалийн тоглолт амралтын өдөр болж байгаа. Манай телевиз шууд дамжуулахгүй шүү гэдгийг бол сануулах зүг баха. За, та гуртаа маш их баярлалаа. Хамтаа үзэгчтэй ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Boom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand 7 хоногт шинэ дугаараараа эргээд уулзнаа үзэгчтэй баяр та.